Тий, ойлгомжтой гэж ер нь ярих ур чадвар яаж хөгждөг вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм лээ. За, яаж хөгждөг? Нийт сэтгэлийн цуглуулга. Тий. Сэтгэл бол нийт сэтгэлийн цуглуулга гэж байгаа байхгүй accumulation. Монголоор орчуул. Тэгэхээр тэрийгэ цэгцтэй цэвэр байлгах чинь амар чухал болж таарж байгаа байхгүй. Яг хуу явж явж нөгөө нэг ухамсарт байдлыг сэргээчүүл аль аль асуудлыг шийдэх юм лээ. Нөгөө тэр ухамсарыг яаж сэргээх вэ гэдэг үү? Тэр чинь харин нөгөө үндсэн асуулт нь болчиход байна шүү дээ. Skill байхгүй. Skill. Тэрийг obtain хийж эзэмшиж болох юм уу? Тий, чи өөрийнхөө биеийг бүрэн удирдах чадамжтай байна. Англи хэлийг шийдвэл бидэрт амар олон юм unblock болох гэдэг байна. Дараа нь жишээ нь дэлхийн нөгөө нэг мэдлэг рүү бид нар хүүхдүүд бүрэн шууд орох боломжтой болчихсон шүү. Дэлхийн мэдлэгийг авахд дэлхийн мэдлэгийг Монгол руу орчуулад байгаа болохоор бид нар хоцрогдож явна шүү. Тий. За юу яцхан манайха. За ингээд би яг одоо манай channel-ийн маань хамгийн анхны спонсор болох Mona English Bookstore дээр хүрэлцэж ирсэн байна. За манай Mona гэдэг English номын дэлгүүр маань бол хоёр салбартай. Яг одоо миний байгаа Улаан уулын E-Mart-ийн 3 давхарт та бүхэн мэдэх байх ингээд маш их номны цуглуулгатай. Энд чинь Mona-гийн corner бол маш гоё хэрэгтэй номнууд байгаа. Нөгөөх нь мэдээж сансрын E-Mart-ийн бас 2 давхарт байгаа. За тэгээ Mona English Bookstore-ийн маань онцлог бол бидний мэдэх одоо popular номнуудаас ахуулаад за бестселлерүүд бас зөндөө байна. За дээрэс нь олоход маш хүндрэлтэй номнууд бас байт юм байна. Та бүхэн бас худалдагч нартаа маань зөвлөж жоод гоё номнууд авах боломжтой. Мэдээж англи хэлээ сайжруулахаас гадна мэдлэгийн цар хүрээгээ тэлэх маш олон боломжтой байгаа юм байна. Энэ бол English Bookstore Mona. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу? Саруул ухаанд монголчуудаа ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр хэдүүлээ нэгэн супер оюунлаг яриаг хийх байх гэж найдаж байна. Ингээд надтай хамт ярилцахаар Pinecone Academy-ийн үүсгэн байгуулагч Шагаа маань хүрэлцэн ирсэн байна. За, what's up? За, what's up гэж мэдлээд байгаа шүү дээ. За, сайхан урж гин үү? Сайхан урж байна. Чи сайхан урж байна. Сайхан уржж байна. Удахгүй яах юм буцаад явах юм ба шүү дээ, тий. За, хоёлоо тэгэхээр бас яг үзэж байгаа улсуудаа ерөнхий нэг товч интрос хүргэж чий гэж бодож байна, тий. Одоо Шагааг маань бол анх бас Amazon энтер гэнгээ нилээ ингээл юунууд мэдээдээ явж исэн. Тэгээд Pinecone Academy-г би зүгээр яг хоёлоо нэг их энэний талаар ярихгүй. Гэхдээ ерөнхийдөө ямар үйл ажиллагаа болж байна, ямар салбаруудтай байна, одоо яг яаж ин гэдэг талаар нэг товчхон бас мэдээлэл хүргэждэг хөө. Тийм. Pinecone Academy манайх 2018 оноос хойш үүсгэн анх Nest Academy гэж үүсгэн байгуулагтай одоо Pinecone гэдэг нэрээр явж байгаа. Тэгэд яг хуу насан туршид болон 10 жилийн хүүхдүүдэд код дизайны чиглэлээр сургалт ордог. Тэгэд ер нь сургаад олон улсын зах зээл дээр гарах харилцаа орж ажиллаж байгаа. Тийм байгууллага байна да. Сүүлд хоёлаа чинь сая 12 сард Seattle шинэ жилээр танаа Шагаа маань бас намайг ураад тэгээд бас шинэ жилээр гоё бас фан байсан шүү дээ, тий. Тэгээд бас танаа байгууллагын хамт олон одоо манад бас сурж исэн улсууд айгуу гоё ингээд юм кросс нийлж таарсан байлээ. Тэгээд мундаг юм хийж байгаа юм байлээ. Би бас баяр хүргэе гэж хэлмээр байна. Баярлалаа. Чикагод хаана салбартай байсан бэ? Seattle, Chicago, DC. Seattle, Chicago, DC гэдэг нь монголчууд их байдаг газар л. Тэнд одоо тэгээд яг ингээ бүтэн яг актем тэгээ сургалт орж байгаа. Хажуугаар нь код нэг хөгжүүлэлт хийдэг байж байгаа. Өнгөрсөн жилээс болт хөгжүүлэлт ажиллаа ер нь. Айгу хэцүү мэн нөгөө хоёр юм дээр төвлөрөхөд бас жоох хэцүү юм байна. Код болон хөгжүүлэлт дээр. Тий нөгөө стартапуудад нөгөө бүтээгдэхүүнийг хөгжүүлж өгөөд тэгээд ер нь хөрөнгө оруулалт босгоход нь тусалдаг тийм сүүлчилгээ үзүүлдэг гэсэн юм. Consulting firm гэдэг. Англиар. Одоо тэгээд стартапууд яг хөрөнгө оруулалт авахд хамгийн тулгымцсан асуудал ер нь юу вэ? Яг ихэнх манай дээр ирж байгаа харилцагч болохоор problem solution fit гэдэг байхгүй. Бага асуудлын бага бүтээгдэхүүн асуудлын шийдэж гэнэ үү гэдгийг дээр нь хамтарч ажилладаг гэсэн. Тэгээ нөгөө дижитал буюу нөгөө ямар нэгэн аппликейшн ч юм уу софтвер хийгээд тэр нь яг нөгөө хэрэглэгчтэй ашиглуулад тэр нь асуудлыг шийдэж ивэл тэр хүртэл нь бид нар ерөөхдөө тусалдаг. Problem solution. Problem solution fit болцсон компаниуд яадаг вэ гэхээр Series A гэдэг анхан шатны том хөрөнгө оруулалтаа аваад
Тэгээ тэрүүгээр ерөөхдөө product market fit буюу зах зээл дээр энийг хэлж чадах нь уу гэдэг үздэг байхгүй. Одоо нөгөө хөрөнгө оруулагчийн өнцгөөс харах гэдэг юм л та. Тэгэхээр яг хоёлаа ингээд нөгөө problem solving гэдэг нэг айхтар ийм сөрхий үг хэрэглээд байхаар нь улсууд маань ойлгохгүй ч магадгүй. Зүгээр айгуугаа нэг энгийн жишээ авъя л дээ, тэ. За одоо ингээд хөрөнгө оруулагч за энэ бизнес болвол магадгүй ирээдүйтэй юм байна. Scalable буюу үржиж болох юм байна. Scalable гэдэг чинь эхний ээлжинд ярихдахгүй л болчихно л доо. Бүр эхний ээлжинд яг би зүгээр бодоод байна л да, хөрөнгө оруулагч нар харин жишээ нь юу харж байна тийм ээ. Аль төрлийн хөрөнгө оруулагч вэ гэдээс бас хамаардаг. За. Seed юм уу, angel юм уу? Series A юм уу, Series B юм уу? Энд чинь нөгөө шаттаараа болгонд амар олон төрлийн хөрөнгө оруулагч гэдэг чинь мангар олон төрлийн хөрөнгө оруулагч таахгүй. Тэгэхээр чин хэний тухай ярьж байгаа хэтэрхий ерөнхий юм болох гэдэг. Тэгнь. Зүгээр яг нөгөө би бүр нөгөө эхнээс нь яг хамгийн эхний одоо санаатай гар дээр бол тэр бол angel юм уу, seed investor-уудтэй л ярилцах боломжтой. Зөвхөн надад санаа байгаа. Санаатайгаа байж байгаа тэрийг эхний шатны бүтээгдэхүүн proof of concept буюу ажилдаг нэг юм болгочоод явхад дараа нь өөр төрлийн angel-уудаас тагаа уулзаж байгаа хгүй. Angel-ууд нь ер нь чи чадах юм байна уу, үгүй юм байна гэдгийг харчаа. Тэгээ angel-ууд чинь дараа нь тэрийг нь авч яваад lead investor series A босгодог ер нь institutional буюу яг хөрөнгө оруулалтаар мэрэгдсэн компаниудтай VC funding буюу нэг хөрөнгө оруулалт хийдэг юм зориултын компанитай уулзуулна шүү дээ. Тэгээд тэр чин дараагийн шатны ахаад series B буюу арай том хөрөнгө оруулалт гэдэг ингээ цаашаа явах юм байна. За, угаасаа эхлээд бол одоо хин нэгэн санаатай нөхөр тий санаа гаргаж ирээд надад ийм idea байна гэ. За хаанаас чинь азар angel investor таарад ингээд ихний ер нь бол хамаатнууд нь сүрд юм байлээ дээ. За тэртээ тэргүүний тиймэрхүү процессууд явна. За тэгжидэл ингээд нөгөөх чинь анхан шатанд хөгжүүлээд тэгээд дараагийн ээлжинтэй нэг Shark Tank-д орж байгаа юм шиг процесс ингээд угаас тэртээ тэргүүд их баг л та. Миний асуугаад байгаа шагаа ингээд байхгүй. За үзээ сууж байгаа хүмүүс дотор бас одоо тий ямар нэг idea байгаа. Эсвэл тэр idea-га одоо angel investor-уудаас аваад хөөрхөн болгоцсон зүгээр ингээд янз бүрийн шатантай явж байгаа бизнес үж болно. Тэр хоошор зардагч үж болно. Айгүй хөөрхөн innovative шинэлэг төлж байж болно. Тэгэхээр зүгээр сая жишээ авч байгаа байхгүй тэр futuristic уу, valuable уу, тэр scalable уу, одоо synergy энэ төр харна шүү дээ хөрөнгө оруулагч чинь. Ер нь бол зүгээр за ямар ч юм харж иж болно. Юу ч байсан. За тэр ихний ээлжинд за ингэдэм юм байна. Хоёрдугаар чинь ингэдэм байна гэд ярихад одоо бизнесийн санаа байгаа залуу хүн одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Хөрөнгө оруулагчийн өнцгөөс гэдгэл юм асуугаад байгаа байхгүй? Өөр дээр л анхаарах хэрэгтэй. Уулзангууд ихэнх нь нөгөө санаагаа танилцуулж чадахгүй дээр унчаад идэв шүү. Elevator pitch хийж чадахгүй. Нөгөө short амар богинохон тодорхой ярьж чадахгүй. Тойрол яриад байдаг яг юу яриад байгааг нөгөөт нь ойлгохгүй гарчаад байгаа л асуудал юм шүү. Гэтэ ажлын ярилцлаган дээр ч гэсэн монголчууд хөвчлэн юм байдаг шүү дээ. Тойруулал яриад байдаг яг гол юм ярьдаг. Гол юм ярихгүй. Тэгээд тэр нь асуудал болд юм байна. Надад ч гэсэн тэр асуудал байсан. Америктчууд. Би нэг цаг юм яриад компани дээр нөгөө 6 сар байсан төслөө ирсэн чинь цагийн дараа бид нар юу ч ойлгосонгүй гэдэг. Ааха. Хоёлаа сая нөгөө ярилцлагын нэг хальт ярьж илээ л дээ нөгөө 5 настай хүүхдэд ойлгуулж чадахгүй бол чи сэдвээ сайн мэдэхгүй байна гэдэг. Тэр бол хөрөнгө оруулагч авахд ч ажлын ярилцлагад ч их сургуулийн аппликейшнд ч асуудал болоод шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо сургамж нь юу гэхээр өөр дөрөө одоо ажил гэдэг маань санаагаа маш энгийн ойлгомжтой байлга гэдэг л санаа яваад байна. Тий, ойлгомжтой гэж ер нь ярих ур чадвар яаж хөгждөг вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм лээ. За, яаж хөгждөг? Тэгэхээр нөгөө угаасаа бодож байгаа бодол нь цэгцэхгүй болохоор яриа цэгцэхгүй болчиход байгаа юм лээ. Бодлоо яаж цэгцлэх вэ гэдэг асуудал руу орж байгаа байхгүй. За тэгнь. Бодол нь ягаад цэгцэхгүй байхаар үзэж харж байгаа юм нь өөрөө цэгцэхгүй учраас бодол нь угаасаа замбраагүй. Тэгээд яриа хэлэн ч замбраагүй болчиход байгаа юм байна. Энэ би зүгээр яг хоёул адилхан нөгөө боловсролын салбартаа очиж би сурагч нартаа ингэж зөвлөдгийг энэ зөв үгүй юу гэж. Тэгээд энэ юу гэхээр зэрэг за нэг чи бол хамгийн ойрхон нийлдэг 5 хүнийхээ дунджаа гэдэг нэг санаа байдсан шүү дээ. За тэрнээс жишээ аваад зүгээр одоо аргаа ядаа хэлж байгаа хүүхдүүд ингээ ном уншихаар одоо ном уншихыг хэцүү байна. Тэр анхаарал төвлөрж байгаа байдал нь нийтээр өрн буурчиж. Тэгэнгүүт за сошиал ордтой тэрүү сошиал ухаж штэ. Лайк дардаг, фоллоу хийдэг пэйжүүдээ нэг ядаж нэг арай өөр болгодог юм уу? Тэр бодол зэгцрэх тал руугаа илүү орох уу? Эсвэл илүү бүр йог бяцлаглалын төвшөнд яриад байна уу?
бүр эсрэгээрээ бүр сошиал медиаггүй бодлол яах вэ энэ гэдэг рүү явуул яадیں۔ Гэж би бодоод байгаа. Тийм үү. Тэртээ зам дээр гараад харилцаанд оржлох шүү дээ. Тэр болгон чи импрешн гэвэл хэрэгтэй хэрэггүй импрешн гэдэг чи юу юм? Сэтгэл. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй сэтгэлдлүүд ч нөөрөө чанагдаад идэм байл л дээ. Тархин дотор дараа нь тэр нь бодлоод болгож ургаад байгаа юм. Тэр accumulation of impression гэж үзэх юм байлээ. Нийт сэтгэлийн цуглуулга. Тийм. Сэтгэл бол нийт сэтгэлийн цуглуулга гэж байгаа байхгүй accumulation of. Монголоор орчуулвал. Тэгэхээр тэрийгэ цэгцтэй цэвэр байлгах чинь амар чухал болчих таарж байгаа байхгүй. Хүний биеэр бол чи амар body болоо те үнэхээр гоё бие хайтай болыг бол хоолн дээрээ анхаарах хэрэгтэй. Дараа нь exercise болно шүү дээ. Тэнгүүд нөгөө угаасаа гараал нөгөө бургер идэл хогийн хоол те шүүгэр ихтэй хоол идээл тэр body болно гэдэг чинь бараг боломжгүй шүү дээ. Чи болохоор ууж байгаа кологоо багсах гэдэг юм яриад байгаа байхгүй. Эсэргээрээ бүр тэр чин зүгээр нөгөө бүр ингээд өгчихгүй байх уу гэдэг тэртээ тэргүй сошиал хэрглэж байгааг одоо хоёлаа энд цэц булаалдаад болиулахгүй дийлдэшгүй шүү дээ. Дийлдэшгүй. Тэгэхээр аргаа хадаад ядаж юу яачгаа сошиал дээр дагж байгаа нэг мем пэйж дагж байгаа бол юу гэдэг нэг мэдээний суугч юм уу дагж байгаа л гэж. Яг хөө тэргээс л үний үйлдэл واخхой юу. Яг хөө явж нөгөө нэг ухамсарт байдлыг сэргээчүүл аль асуудлыг шийдэх юм бэлээ. Тэр ухамсарыг яаж сэргээх вэ гэдэг үү? Дурдл мэдэмсэр гэж орчуулах юм уу? Монголоор дурдл мэдэмсэр гэхэр чинь ажиглах чадвартай болох хэрэгтэй юм л. Сэтгэлийг ажиглах чадвар тэргээ хөгжүүлжүүл угаасаа нөгөө нэг ухамсар сэргэх ажиллагаа явагдах. Malcolm Gladwell-ийн Talking to Strangers гэх номон дээр нөгөө байдаг л та. Хүний одоо нэг биологийн хувьсэл яваад ерөөсө хөгжөөгүй чадвар нь detecting a lie буюу хүний худлаа ярьж байгааг илрүүлж сураагүй юм байна. Тэгээ энэ бүр ингээд саяны яриад байгаа тэр гярхаа байх ажиглах чадвар нийтээр хөгжөөгүй юм байна л та. Хөгжөөгүй тэр чинь угаасаа хөгжих боломжгүй байна. Харин тий. Нөгөө амтэн шинжнээс хүн шинж рүү хөрвүүлтэй ажиллагаа шүү дээ тэр чинь. Харин тэгээд нийтээр тэр ур чадвар байхгүй шүү дээ. Байх албагүй шүү дээ. Яагаад гэвэл шүү дээ тий өгөгдсөн өгөгдлөөр хүн амтэн шиг амьдарч болж чадах байхгүй. Байглаас өгөгдсөн өгөгдөл болон чадамжаар 5 метрхүүгээр survival бол байгаа. Одоо болохоор чи оюун ухааны хөгжлийн тухай юм яриад шүү дээ. Тэр чин болохоор чи нөгөө нэг зурагдаагүй тэр чин бол хязгааргүй хөгжих боломжтой. Харин тий. Тэгэхээр харин нөгөө нийтээр байхгүй байна л да биологоос. Тэгэхээр одоо оюун санааны хувьд ингээд хөгжөхөд энэ одоо тэр ажиглах байдал гэж яриад байна тийм ээ. Awareness гэж англиар. Эн чин одоо awareness энэ төр чин одоо хөгжүүлмээр л байна шүү дээ тийм биз дээ. Шийдэл нь тэр байгаад байна гэж яриад байна гэж ойлгоод байгаа шүү дээ тийм ээ. Гэтэ нөгөө та өөрөө аль үе шатанд байгаа вэ гэдэг асуудал болд юм лээ. Энэтхийн тэр юун дээр хүний хөгжлийг нэг 8 шат байт юм уу та. Тэгээд яг хуу хамгийн ихнийх нь загас магас байт юм лээ. Нөгөө дараа нь reptile энтрээр төлөөлүүлээд дараа нь full fledged human being гэдэг дээр очиж байгаа байхгүй. Тэр нь болохоор 5 метрхүү бие цогц бүрэн бүрдсэн гэдэг юм лээ. Одоо ихэнх тийм хүмүүс за бүрэн бүрдээгүй бол бас айгүй хэцүү байхгүй. 5 метрхүү тэгээ биеийн хөгжил нөгөө бүрэн хөгжсөн үү гэдэг чинь асуудал. Хөгжсөн байвал тэрнээс дараагийнх нь болохоор нөгөө dwarf man үлээ дээ. Ер нь бол тэр нь болохоор өөрийн хүчин чадлаар хүссэн бүх юмаа олж авах чадамжтай. Тэр хөгжлийг олж авах хэрэгтэй юм бэл. Тэрний үхээр чи ингээд хичээж ажиллаад угаасаа хичээж сайн ажиллаж чадаад гэр бүлээ болон өөрийгөө хичээх чадамжтай болчих уу гэдэг асуулт энэ дээр. Окей, тэр чин дараагийн тий та аль шатн дээр монголчуудаа болохоор манай ихэнх чинь нөгөө амжиргааны асуудал дээр унчаад байгаа хгүй саяны full flash нөгөө dwarf man болоогүй. Тэрний дараа болохоор angry man үлээ дээ. Уур хилэнгээ зохицуулаад нөгөө өрсөлдөгч ямар ч дайсан байсан дарах чадамжтай. Одоо бидний хилж занчснаар бол баг нөгөө гэгэрж байгаа төрөл рүүгөө явж байгаа нэг юм уу та. Нөгөө хөгжлийн шатууд чинь тий. За эхлээд нөгөө амжиргаа болчин дараа нь болохоор дайснаа дарж шүү дээ. Ямар нэгэн өрсөлдөгч байхад дарах чадамжтай болох. Тэрний дараа юу болж байгаа хөр нөгөө peaceful man болж чадах. За одоо жишээ амар амгалан Монголд нөгөө саяны юу өөрийнхөө тий дайсныг дарах чадамжтай том бизнесмэнүүд байгаа шүү дээ. Том групп тэд нэр
бол ингээ хүрцэн өсвөл ер нь Монгол юугаач юу ч хинтээч өрсөлдөхөд бэлэн одоо хүмүүс байлаа гэж бодоод тэр хүмүүсийн дараагийн хүчлийн шат юу гэхээр peaceful буюу амар амгалан олж авч чадсан уу гэдэг асуулт байдаг байхгүй. Ихэнх нь ер нь жоохон хэцүү тэд нар. Амар амгалан аваад тэ олж авч чадсан бол дараагийнх нь болохоор loving man буюу инэрл нэгүслийг эзэмшсэн ур чадвар байна уу. Тэгээд дараа нь болохоор нөгөө оюунаас халсан буюу буддаа болж хуурах юм байна л дээ. Тэр шатруу бол тэрлүүгээл яваад дах. Тэгэхээр чи нөгөө айл үе шат дээр хинд юу зориулж ярих вэ гэдэг асуудал нэ байхгүй. Та нөгөө хөгжлийн айл үе шатанд байгаа вэ гэдэг асуудал. Тэгэхээр халамж тарааж байгаа улс төрчд бол ухаантай байна тий. Одоо ухаантай гэдэг нь одоо юу гэх юм бэ? Овжин гэх юм уу? Тэр нь тааруулж л хийгээд шүү дээ. Тэр чинь нөгөө хоёрдугаар зэрэглэл дээр байгаад байна л та. Өөрт байгаа боломжоо ашиглаад survive хийгээд байна шүү дээ тэр чинь. Тэр чинь нөгөө full fledged-ийн дараа ямар ч гэсэн survival taken care of болж гэнэ гэсэн үг шүү дээ. Амьд үлдэх чадамжаа бол олоод авцсан байна. Тэгвэл тэр нөгөө хүссэн дайснаа бол дарж чадахгүй шүү дээ. Тэр хүнийг базаанд байж л байгаа байхгүй. Тэр хүнд сонголт байхгүй байгаа байхгүй. Шагаа айл үе дээр явж ингэж боддог. Мэдхгүй. Мэдхгүй гэхээр бас алинд ч байхыг яг одоо нөгөө peaceful man гэдэг рүү л явахыг зорж байгаа гэх юм уу? Одоо хаана явж байгаа? Одоо бол дайснаа дарах хэмжээний дайснаа бол дарах баха. Үзүүл дарах шүү. Тэгээд нөгөө оюун санааны амар амгалан руугаа дараагийн юунд гэж хараад байна шүү дээ тий. Тэр энийг одоо дайснаа дарах гэж шүү. Энэ яг opinion уу гэдэг л байна л да. Энэ бүтэн концепт нь. Ягаад гэвэл тэгээд ийм байх албатай мó гэдэг үгүйсгэх би нөгөө аргументыг нь яг яаж цохоо мэдгүй байна. Ийм байхгүй. Энэ үүсмэл үү гэдэг асуулт байна шүү дээ. Эсвэл буймал уу буюу суурч зарчим мөн үү? Эсвэл хин нэгэн үүсгэсэн концепт юм уу гэдэг асуулт. Харин тий. Болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг үнэн ном гэдэг дээр л байх юм л. Үнэн ном болохоор үүсээгүй буймал буюу анхнаасаа байсан зүй тогтлоо байх байглаа. Үнэн ном гэж байна. Үнэн ном гэдэг нь цаг хугацаа нөхцөл байдлаас үл хамааран үргэлж үнэн байдаг. Ийг үнэн ном гэж. За тэгэхээр үнэн номыг хэн үнэн ном гэсэн бэ гэдэг асуудал байгаа тийм. Хин нэгэн үүсээгүй болохоор цаг хугацаа нөхцөл байдал үнэн номыг одоо хэн тодорхойлоод байгаа юм уу? Юу ажиллаж чинь тэр үнэн болог гэж байгаа. Амьдрал дээр. Ажиллахгүй байвал хуурмаг болъё гэж. Нэг дээр нэмэх нэг тэнцэг нь хоёр гэдэг концептоос эхлэх үү? Science ч бол үнэн ном юм шүү дээ. Science гэдэг чинь харин нэг дээр нэмэх нэг тэнцэг нь хоёроос байгалийн чанар чинь тэн чи яг болж байгаа юмыг хараад тийм байна л тэр чинь ерөөсө хуурмаггүй ажиллаад байгаа байхгүй. Тэгвэл одоо шагаа энэ дээр шашин талаас аяа гэж боддог. Одоо мэдээж нөө буддын номлол дээр наад концепт чинь бол маш ихээр байгаа. Ислам Коран дээр ч Байбл дээр ч ингээ нөө огтлцоод байгаа юм шиг санагдаад байна л та зүгээр яг цэвэр шашин ярих гэдэг шүү те. Энэ тэгэхээр шашинтай хэр холбогдож байна? Энэ утга санаа. Шашин ч болохоор үүсмэл юм л шүү дээ. Organized болоод байгаа. Spiritual буюу сүнслэг амьдралыг organized хийж байгаа нь одоо religion болж байгаа. 5000 жилийн тэртегээс хот үүсч хүмүүсээд нөгөө үе цаг нь таарад идэг. Religious байдал чинь гэхдээ religion буддаа ингэдэг байхгүй. Чи буддист битээ болоорой. Чи өөрөө буддаа болоорой гэж бүр ерөөд байхгүй. Буддист гэдэг чинь чи religious болж байгаа. Гэхдээ religious болоорой гэж хэлдэггүй байхгүй шавнарт. Чи өөрөө хөгжлийн зарчмаараа буддаа болоорой гэдэг болохоос та нар organized болоод ингээд миний үгийг үг дуугүй таг гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. За энэ дэлхий дээр ойролцоогоор 1.5-аас 2 тэрбум исламын шашинтай хүн байгаа. За тэрнтэй дөх хэмжээний христийн шашинтай хүн байгаа. Буддистууд ч байгаа тий. За ингээд Judaism, Hinduism хоёр нийлэхээр баг юу вэ? 4-5 тэрбум болох гээд нөө. Religious бүх religionыг дэлгүүн амд хувааж болох л та. Яг хөө топ 5-ыг л авъя л та. Топ 5 religious буюу шашин шүтдэг хүмүүс байгаад байна. Religious битгий болоорой гэж буддаа хэлсэн гэж байна шүү дээ тийм ээ. Religious байх гэдэг нь юу гэсэн үг юм? Мэдхгүй юмдаа итгэх. 5 тэрбум хүн тэгж байгаа гэсэн үг. Тий, мэдхгүй юмдаа итгэх чинь 5 тэрбум хүн үү? Yes. Вау. Мэдхгүй юмдаа итгэх. Тий, үннийг 90 хаагч чинь болж инхэн юу дээдийн замаар замнагч болж байгаа байхгүй. Бүх юмыг мэдээ тий, ойлгохын ухаарай гэдэг замаар явах чинь бол болчиход байна шүү.
Тэгэхгүй зүгээр мэдгүй юм дэ итгэл за ийм байдیں۔ Гэсэн тэр лам тэгж айлцсан гэсэн тэр багш маань тэгж айлцсан гэсэн ингээл итгэл тэрийг өөрийн биеэр туршлагаар оноогүй бол гэж байгаа. Туршлагаар оно гэдэг нь by experience wise you know it. Understand it гэдэг чинь. Одоо за 7 хоног болгон сум явж байгаа тий христийн шашны итгэгчийг авч үзье л да. Тэ энэ хүн маань бол яг бурхан байдагт итгэж байгаа, бурхантайгаа харьцаж байгаа religious хүн байгаа байхгүй. Тий. Энэ хүн мэдгүй юм да итгэж байгаа юм. Тийм шүү дээ. Өөрөө яг тэрийг бурханыг experience хийсэн үү гэдэг асуудал. Experience хийсэн бол yes тэ зөв замаар experience хийгээгүй хараар итгэж байгаа бол no л ахын л дээ. Магадгүй нөгөө тэнд очиод бурханыг яг бод дээр туршлах нь авч бас болно шүү дээ. Яг тэнд очихороо. Одоо тэр дотроос нь тий одоо энэ хүмүүс чинь одоо итгэж байгаа бүх хүмүүс за бүгд чинь ихэнх нь тэгж бодож байгаа гэж би зөв бодож байгаа. Гэхдээ experience хийж гэнэ үгүй юу гэдэг өөрөөсөө тэгж бодоод байгаа байхгүй. Яаж мэдх юм бэ гэдэг асуудал уу? Тий. Өөрөөсөө бурхныг experience хийж гин гэж бодож байгаа гэж би бодож чинь заяа. Бодох чинь өөрөө experience биш байхгүй. Үгүй харин зүгээр хүмүүс тэгж бод. Хүмүүс бол experience хийж гин гэж итгэж байгаа. Absolutely convinced итгэж байгаа. Гэж зүгээр би зүгээр таамаглаж байгаа шүү. Би нөө шашин шүтдэг юм биш л те. Хоёлаа зүгээр концептыг нь ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Яг үнэн гэж юу юм, peace гэж юу юм. Одоо ингэж байгаа учраас. Тэгэхээр 5 тэрбум хүн топ 5 шашныг шүтдэг байлаа гэж бодоход энэ бурхныг бүгдээр л тодорхой хэмжээнд experience хийж байгаа гэж итгэж байгаа л гэж боддог байхгүй. Тэгэхээр эдгээр religious гэдэг нь мэдгүй юм да итгэх. Religious гэдэг чинь organized буюу хамтдаа тэрийг хийгээд байгаа бол religion болчиход байгаа байхгүй. Ганцаараа хөгжүүлэгч бас байж болно шүү дээ. Тэгвэл буддаа болох гэдэг шүү дээ. Үгүй албагүй шүү дээ. Яг хуу зүгээр ганцаараа болохын нөгөө концепт нь тэр мөн үү? Тий. Гэгэрлийн замд орж ийн үү гэдэг асуудал шүү дээ. Үнэн номоор замж ийн үү гэдэг. Чиний бодлоор энэ шашнуудын аль нэг нь үнэн, аль нэг нь худлаа гэдэг тийм бол байхгүй шүү дээ. Тэрэн дээр нөгөө үнэн худал ажиллаж байвал тэгэл аль номын Аллах аль нөө Христ хэлсэн байна уу? Тэр нь үнэхээр ажиллаж байвал болж лээвэл тэр чинь үнэн ном юм шүү дээ. Хин хэлсэн ямар хамаатай. Амарчин ч гэсэн тэр надад хэлсэн юм ажиллаж байвал тэр чинь үнэн ном үнэн шүү дээ. Тэр нь одоо нөгөө бидний мэдрэг худлаа байсан ч хамаагүй сэтгэл санаагаа чинь засаал өгсөн болвол тэгэл амьдрал дээр ажиллаж байгаа бол тэгэл тэр чинь үнэн ном юм шүү. Үйлчилж байгаа бол тийм ээ. Ажиллахгүй байх чинь итгэе яваад ах чинь харин мунхаглал болно шүү дээ. Мунхаглал гэдэг чинь худлаа юмд итгэж явахыг л мунхаглал гэж байна. Аристотл одоо хэдсэн юм бэ? 2000 хэдэн зуун жилийн өмнө юм уу? Нөгөө аз жаргал гэж юу вэ гэд. Тэгээд аз жаргал гэдэг нөгөө шагаас харж лсэн баг. Extrinsic, intrinsic хоёр value гэдэг. Одоо хоёр нэгсэндээ гадаад болон дотоод үнцэн гэж ялгаж хагаад дотоод үнцэнтэй зүйлийг аз жаргал гэдэг юм байна гэдэг. Тэгээ тэр нь болохоор одоо ингээд зармиг идэх өөрөө гоё байгаа шүү дээ. Тэр нь бол intrinsic буюу дотоод яг өөрөө хийж байгаа нь гоё. Extrinsic гэхээр гадаад гэдэг маань болохоор зовоод чамаагүй дасгал хийгээд гэхдээ дараа нь үнцнийг өгнө надад. Зовоод чамаагүй ажил хийгээд тэгэхээр аз жаргал одоо нэгдүгээрт intrinsic буюу дотоод байх хэрэгтэй байна. Бүтэн байх хэрэгтэй байна. Гаднаас хамаарлаг байх хэрэгтэй байна гэж ингэж хэлж исэн байгаа юм. Тэгээд зарим эрдэмтэд юу гэж ярьдаг вөхөр Аристотл ингээд дэлхийн ертөнцийг нэг тийш нь чиглүүлж яваад ийм болгоцсон юм а гэж яриад идэг. Эсвэргээр ийм асуулт асуусан юм шүү. Absolute happiness, relative happiness гэдэг асуулт гарч ирэх юм шүү. Наад чинь дотроо холилдоод явах юм шүү. Одоо наад чинь дандаа relative юм ярьдаг байхгүй. За тэгвэл absolute happiness буюу туйлын аз жаргал гэж юу юм? Шалтгаан үгүй аз жаргал болох гэдэг шүү. Харин тэрийг юу гэж үнэн ном байгаа байхгүй. Шалтгаан байхгүй гэдэг чинь. Тэрийг тэр нөгөө бүтэн байх хэвээр. Наад чинь шалтгаан бүтэн байх хэвээр. Бүтэн нь хагас улангууд л аз жаргал нь үгүй болчиход хар чинь ямар нэгэн нөхцөл байдлаас хамааралтай болчиход байгаа. За тэгвэл absolute аз жаргал жишээ нь юу юм? Харин тий суур юу байхгүйгээр ямар ч цаг хугацаа нөхцөл байдлаас үл хамаарч аз жаргалтай байж байгаа бол тэр чинь absolute болчихно. Жишээ нь dependent хийхгүй. Тийм жишээ үүд юм. Ер нь аз жаргал би зүгээр яриагаа ингэж чиглүүлэх гээд тахгүй. Шагаагийн бодлоор ер нь аз жаргал гэж юу вэ гэж. Тэгээд би зүгээр сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд шагаа битээр яг хоорондоо ярилцъя гэж шийдэхдээ хорвогийн
бүх сэдвийг хамын гэж ярьсан шүү заяа. Тэгж байгаа тэр дээргөө яг IT руу орох бах тий. Ирээдүйд гэдэг тодорхойлж эхлэх юм бол зааг гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Тодорхойлчих гэж байна шүү. Окей. Аха. Тэгэхээр тэр чинь абсолют биш болж таарч байгаа байхгүй. Зааг гарч ирж чадсан шүү дээ. За хоёлаа ингээд яг онлын хувьд яриад байна л да. За тэгвэл зүгээр жишээ нь абсолют аз жаргалын нэг жишээ гэж байдаг юм болов? Мэдэрсэн хүн л энэ мөн байна гэж хэлэх бах та. Тэгээ зарим зүйлс магадгүй үгэрч илэрхийлэхгүй болох үз байж. Яг уу ийм юм болж болно. Чам тохиолж исэн үг мэдгүй. Гэтэ надад өмнө тохиолж исэн. Би ч одоо нэг 2 дугаар анги гэсэн юм уу 3 дугаар анги гэсэн юм уу? Өглөө босно гэдэг бол миний хувьд там байсан байхгүй. Яагаад хасах 40 хэмд гараад алхаад автобусны буудалд очиод 3 номерын төрлөө бусан дээр чихэлтнэ гэдэг бол миний хувьд амар юм там. Өглөө 6:50-д би босч сургууль руу явдаг гэсэн юм тэр үед. Ягаад чи тэгээд тийм өвлийн хүүтэнд өглөө эрт орцсноосоо гарна гэдэг бол надад амар там те. Би тэрийг үзэн яддаг гэсэн юм. Сургууль явахыг үзэн яддаг байлаа. Өглөө босгонч тий хүүтэнч тий бүх юм тэгээд хүүтэн усаар гараа угаана гэдгэн чи юм тий. Тэгтээ яг уу тэгээ би нөгөө эрт унтсан ч гэсэн миний нойр үрд надад амар хэцүү санагддаг гэсэн юм. Нэг өдөр ягаад чи санаандгүй өөрөө эрт зэрцэн гэх юм уу 6:50-д. Тэгээ би ингээ гараад тэр өвлийн хүүтэндээ яг байгаа өвлийн хүүтэндээ алхаж байгаа. Гэхдээ би тэр үед яг тэр өглөөл надаа ягаад чи эн чин бас тийм ч муухай эд биш юм биш үү гэдгийг би өөрөө анзаарсан гэх юм уу. Энэ тийм там юм биш юм. Тэгээд нөгөө цаанаасаа өөрийн мэдлгүй аз жаргал ундарч исэн юм. Тэгэхээр нөгөө нөхцөл байдлаас үл хамаарч аз жаргал ундарч исэн юм амссан гэх юм уу. Тэр үед. Нөхцөл байдлаас үл хамаарч аз жаргал байсан шүү дээ тий. Миний үзэн яддаг бүх юм байсан. Гэхдээ тийм ч муухай биш. Цаанаас аз жаргал мэдэрсэн юм. Одоо яг гоо сэтгэл зүйчид шинжлэх ухаанаар бол ингээл нөгөө хэмжээд нь шүү дээ. Допамин тэд ялгарч байна. Серотонин тэд ялгарч байна гэдэг. Наад яг хэмж болох л бахал та нөгөө юу гэж чинь залгаж байгаа. Chemical тий. Тэр үед намайг хэмжсэн бол бас дажгүй юмнууд гарч ирэх л байсан байна. Бас магадгүй бүр beyond гэдэг шүү дээ. Тэрнээс өөр хэмжүүр байгаа бол бүр ямар ч нөхцөл байдалгүйгээр гэдгийг чинь хэмжих аяг байсан шүү дээ. Нөгөө миний бүх дургүй юм байсан ч гэсэн би өөрийгөө тийм болгож чаддсан байна гэдгийг л мэдсэн. Аз жаргалтай байж болох юм байна. Надтай зүгээр ойролцоо зүйл гэвэл зүгээр маш айгу клишэ сонсогдох байх нөгөө байдаг л гэдэг шиг. Зүгээр юм нэг хаврын зуны сэрүүн салхи байдаг шүү дээ тий. Тэгээд трийг мэдрэнгээ ар дээр нь маргааш амьдрал яах вүлээ нөгөөдөр яах вүлээ гэдэг санаа зовох юм байтугай улам гоё болно доо гэж ингэж 70 дахь умсарт одоодоо болон ирээдүйдээ зэрэг оршиж байгаа тэр нь аль нь амар амгалан дээр ингэж огтлцож байгаа нэг хаяа да гэхдээ хаяа мамар богино нь тий жилдээ нэг удаа ч юм уу нэг амар гоё нэг тийм мэдрэмж авдаг. Тэрийг ахаал нөгөө химийн юугаар хэмжиж болох ба гэхдээ юм тайлбарлаж болохгүй өөр зүйлүүд. Тэрэн дээр бас аз жаргал мэдэрж байгаа. Энэ ойролцоо агуулга мөн үү? Тэгэхээр чи харин туршлагаараа чи тэрийг онсон байна гэж хэлээд байгаа байхгүй. Чамд яг experience wise чи хин нэгin хилээд те тэрэнд итгэх шаардлагагүй чи өөрөө амсцсан юм чинь тэр чинь чамд үнэн ном болж байна л гэсэн үг шүү дээ. Туршлагаараа онж байгаа. Гэхдээ яг би бүр нэг хаяа бүр мэдэрдэг. Яг тэр юмнууд бүрэлдэхээр бүр нөгөө амьдрал бүр хорогдох юм байхгүй мэдрэмж төрдөг юм уу? Хорогдох юм байхгүй. Вау, тэгэхээр чи яа гэсэн үг юм? Тэр саяны юм чинь бүр ингээд тэлсээр хагаад аз жаргал нь тэлсээр хагаад нөгөө яг хорогдоод ах юм байхгүй өөхөд бэлэн харин мэдрэмж төрдөг юм. Харин би яг тэгжил сая ойлголоо л да хорогдоод ах юм байхгүй хэр юу гэсэн үг ингээд. Тийм бүр тэгэхэр чин айх айц бүх юм угаасаа байхгүй болдог юм уу? Яг тэр ч яахгүй. Тийм. Тэгэхэр чин тэрийг болвол яг уу сэтгэл зүйчэд нөгөө ингэж тайлбарлаад байгаа шүү дээ. Хүн хар тамхинд ороод одоо Стивен Тайлер ярьдаг л да. Нөгөө нэг хэсэг хар тамхинд ороо баларсан байлээ шүү дээ. Эд үедээ Нью-Йоркийн 9-р удамжаар ингээд кокаин сороход юу ч биелэн явж исэн гэдэг талаад. Тэг яасан гэхээр тэр хүн анх амар мүзүүлж үзсэн. Кокаин сороод тэгээд амар гоё мэдрэмж аваад тэгээд дараагийн 30 жил тэр анхны сорсон мэдрэмжээ хайгаа авцсан гэж байгаа. Chasing that high.
Мэдрэмжийн боол болно гэж орчуулагдах юм байна. Тийм бах. Тийм. Маш олон хүмүүс тэгсэн байдаг юм байна. Одоо юунд хар тамхи мөрөдөө тоглоомч гэсэндээ тий хожиход асар өндөр ингээл тэр нөгөө юм юм ялгархаал ингээл тэрийг ингээ авах гээд байдаг. Тэгэхээр шагагийн ярьж байгаа болохоор ингээд бас л тодорхой хэмжээнд аз жаргал аваад байна шүү дээ тий. Тэгсээр угаад ингээл сүүл рүүгээ борог өгөхөд чарамсахгүй гэдэг чинь надад бол наад концепт чи амар санагдаад байна л дээ. Энтэй ойролцооч юм шиг санагдаад байгаа хөөх. Тэр чинь бас л мэдрэмж үстэй нэг төрлийн. Эсрэгээр ингээл юм л дээ. Cannabis-ийг нөгөө мэдэрдэг одоо нейрон дээр тийм юм өгдөл байд юм байна хүний тархинд. Тэр ер нь яагаад бий болчихоо гэдэг асуудал бүр хүний хөгжлөөс асуудаг байхгүй. Cannabis-ийг одоо Cannabis буюу одоо марихуан тийм ээ өвс одоо нөгөө хүмүүстээс тайлбарлаад харт амхийг нөгөө мэдрэхэд юу болдог вэ гэдгийг нөгөө тэрийг мэдэрдэг юм нейрон дээр байд юм байна л да цаанаас байглаасаа. Тархины эс гэсэн үг шүү дээ. Тархины эсэн дээр нейрон. Тэгээд тэр нөгөө гаднаас орж ирдэг гэж хүмүүс итгэжээд ингээд төөрөгдөлд орцсон гинэ. Гаднаас биш юм уу? Хүн өөрөө чиний бие цогцож өөрөө тэрийг бүр шууд байглаасаа ялгаруулах бүрэн чадамжтай гинэ. Ямар ч гадны нөлөөгөөр. Яаж? Тэр чинь харин нөгөө үндсэн асуулт нь болчиход байна шүү дээ. Скил аахгүй. Скил. Тэрийг оптейн хийж эзэмшиж болох юм уу? Тий, чи өөрийнхөө биеийг бүрэн удирдах чадамжтай байхгүй. Би өөрийнхөө биеийг бүрэн удирдахчвал хар тамхи хэрэгэлсэн юм шиг тэр аз жаргалын юуг самадид орно гэдэг нэр нь тэрийг хэлдэг юм байл л дээ. Тийм үү. За жишээ нь. Одоо жишээ нь хэн тэгээд байна гэдэг байна л да. Одоо тэр саяны яриад идэг тэр амар амгалан тэр юм руу явхад тэр аз жаргалын тэр юуг мэдрэх үү? Тийм. Чи өөрөө тий шууд хэрэгэлсэн юм шиг байглаасаа тийм. Эсвэргээр гаднаасаа chemical буюу химийн аргаар тэрийг хийгээд тахаар чи өөрийнхөө биеийг зүгээр шууд эвдчихэд байгаа юм л. Ааха. Байглаасаа чи өөрөө тгээс урчвал chemical шаардлагагүйгээр чи өөрөө тэрийг бүрэн эзэмш. Хаалгыг олсон гэж хэлдэм байлээ. Бас номон дээр уншижсэн чинь. You found the door гэдэг байхгүй. Тэр хаалгыг чи хаана байгааг нь мэддэг шууд онгоолгол ороход тэрэндээ бүрэн орох бүрэн чадамжтай болно. Тэр яаж бид нар болохоор санамсаргүй хаяа гинт ингээ хаалгаа олцоод одоо саяны ярьж байгаа чинь санамсаргүйгээр ингээ олцсон. Тэгтээ ахиж олж чадахгүй байгаа даа. Тэгээ тэрийг хөгжүүлсээр гад хаана байгааг нь бүр шууд мэддэг болцсон болох юм байна. Тэгэхээр тэр нөгөө сайд дарга нарын тэр мөнгө төгрөг ирэх мэдл бол доотлын левел болчиход байна шүү дээ. Тэрийг олох ихний зам юу вэ? Тэр яг одоо тэр бясалгал өөртөө орох тэр амар амгаланг олох гэдэг зам руу явах гэдэг. Тийм дотоод хөгжлийн тухай ярих байх л та. Тэгэхээр буддаа биш үү? Буддаа ситара. Ингээд хар тамхи татсан юм шиг юм хай мэдрэмжийг ер нь их авдаг байсан гэсэн үг. Тийм самадид ордог л байсан бол. Самади гэдэг. Тэр нь гэхдээ самади чинь зөв самади гэдэг рүү ч гэсэн байх хэрэгтэй юм л. Дараа нөгөө буруу аргаар ороход тэрэндээ донтоод бас нөгөө доод төвшин дээр тэндээ уягдаад цааш ахихгүй байх боломжтой гэж үздэг байна. Сэрэмжлүүлэлтээ ер нь бол энэ зүгээр жоохон экстрим асуулт байж магадгүй шүү өршөөгөөрөө өөрийнхоороо тайлбарлачаарай. Тэгэхээр самадид орох энэ амар амгаланг олох энэ хүний амьдралын зорилго юм уу? Үгүй тэрнээс хайлах нь байхгүй. Үнэмлэхүү эрх чөлөөнд орох жоох. Тэр самадид хүлэгтжүүл ахаал харьцангуй дээр дахиад нөгөө самадигаа л хүсээд байна. Тий. Бүр тэрнээсээ хайлах бүрэн боломжтой. Гэхдээ тэрүүгээр дамжиж хайлдаг гэж байна. За тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ? Тим юм шаардлагагүйгээр аз жаргалтайгаар амьдрах гэсэн үг. Тэр самадид ороод өшөө дараа тэр чинь бол шат дамжлагын одоо сүүлээс хоёр самадид руу бид нар ихэнх нь орохгүй шүү дээ угаасаа. За орчвол те ахаа цаашаа шат байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. Халин гэхээр яаж байгаа? Халин гэхээр бүр тэрнээс тэр ч өөрөө утгагүй болоод би гэдэг өөрөө үгүй болж байгаа. Тэгээ би үгүй үзэл чинь тэрний дараа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Тэрийг тайлбарлаа та. Би үгүй үзэл болно юу? Хоосон чанарыг онно гэдэг угаасаа хэлээд байгаа байхгүй. Угаасаа бүр хоосон байх чинь би яагаад самадад уягдах үлээ гэд. Тэгэхээр одоо яг so far энэ хүртэл ярихад хоёлаа угаасаа зэртэй тэргүй нөгөө 8 юу пирамидын үг яриад тэгээд явсаар байгаад амар амгалан руу орлоо шүү дээ ер нь одоогийн байдлаар тий. Энээс авах сургамжинд ихээр бид нар юу руу эрэлхийлэх вэ гэж одоо ингээд тархиа өдөж сурахын тулд өдөр тутамдаа юу хийх ёстой вэ? Өөрөө юуг эрхэн болгох ёстой юм. Тий, өөрөө аль шатанд байгаа мэдээд тэрний дараагийн шатанд мэдгүй шүү дээ ихэнх нь. Яг хөө тэгэл саяны асуултыг асуух нь шүү дээ, тий. Би өөрийн хөдөлмөрөөр амжиргаагаа олж чадчихна гэдэг асуултаа yes. За ихэнх нь тийм л байгаа.
Гэхдээ чадахгүй нөгөө нэг эмэмэгийнхаа мөнгөийг аваад гэртээ ивтэл аав ээжинд амьдарч байгаа бол болоогүй л байх гэсэн үг шүү дээ. Тийм. Тэрийгээ давцсан бол тэгээ цуглуулсан мөнгөөрөө нөгөө дайснаа дарсан уу өнтер гэдэг л асуудал болно шүү дээ. Тэгэхгүй хин нэгний хамааралтай байгаа л олж байгаа мөнгө нөгөө захирал нэрээ дайснаа дарж иж яг хуу дарж ич байх уу те дарах хэмжээний байж иж дараагийн шатандаа яа гэдэг. Үгүй бол тэрнээс нааш бол ажлыг л мөнгө олоод одоо явах зураг. Яг тэрэндээ тэгвэл зориулсан юм а эзэмшилтэй тий. Аль тэр левел дээр хэрэгтэй юмнуудаа эзэмшээд бүрэн гартаа оруулах хэрэгтэй. Одоо ингэж байгаа юм л да. Яг наадах чинь нөгөө Homodeus дээр гардаг штэ юу болно хараарыг. За ингээ хүн төрлөختөнд одоо нөгөө 3 чаленж усан давтсан гэж ярьдаг те. Үлдсүглэн өвчин дайн том зураглалаар. Дараагийн 3 нь гэсэн чинь divinity байгаа юм. Энэ одоо Тэнгэрлэг байдал тийм ээ. Immortality үрд амьдрах. Тэгээд happiness. Аз жаргал. Ийшээгээ явж байгаа маа гэдэг. Тэгэхээр энтэй бас уягдаад байна гэж ойлгож иж болох уу? Одоо нөгөө хоёрын юу гэж бодож байна? Одоо чинь хүн бол одоо нөгөө шүтдэг байсан Hercules энтрээс хүчтэй болцсон байна гэдэг л санаа байна л да. Тэнгэрлэг байдал гэж яг юу юм бэ? Divinity гэхэр чи тэр нөгөө нэг тийм байж болох юм байна гэдэг дотоод сэрхүүгийн бурханлаг чанар гэдэг юм л. Буддагийн сургаал дээр. Өөрийгөө сэрхүү гэдэг байхгүй. Энэ биш юм аа. Энэ биш вэ гэдгийг анзаарч эхлэх чинь divinity байдаг. Чиний дотоод бурхан чинь гинт нөгөө сэргээд нөгөө өөрийн мэдлгүү тэр хаалган дээр очуулж мочуулаад байгаа. Чиний divinity болж таарах нь л тээ. Би жишээ нь одоо юунт ч итгэдэг юм байхгүй юу? Одоо шашин багшлаг байхгүй. Би за ёсоо бодоод би мөр гаргадаг. Би ихтэй итгэдэг. Би ёсоо бодоод би овоо тойрдог. Одоо хүмүүс намайг Монголоо алдсан л гэх. Atheist religious хоёрын л хоёр. Atheist биш бас. Би бол agnostic гэж өөрийгөө тайлбарлаа. Би мэдэхгүй байна. Тэгэхээр үнэхээр тэр үнэн бол миний тэнгэрлэг байдал. Миний тэр дотоод сая юу юм бол би итгэхгүй байгаа учраас би сэтгэл зүйч дээр яваад үйлчлэхгүй байгаа нь сэтгэл зүйчтэй биш байхгүй. Би итгэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас тэр нөгөө тэр левлийн юмыг олоогүй байх л гэж тайлбарлах уу? Зүгээр энэ миний итгэл үнэмшлүүлж болох уу? Ягаад би дотроо бодож штэ үнэхээр бурхан байдаг бол ягаад тэнд баах хүүхдүүд эйз тусаад ухаад байгаа ингээл янз бүрийн бодно штэ. Энэ зүгээр л миний итгэл үнэмшил. Би юунд итгэдэг үү? За яг бусдын тухай бодхоо л тэ зөвхөн өөрийнхөө тухай л ярил л тэ. Аа. Саяны 3 юм чинь divinity нөгөөт нь юу вэ? Immortality мөрдийн мөнх тэг аз жаргал happiness. Яг уу immortality гэдэг нь яг би оршихоо болох цагт цаг оршихоо болно гэдэг хэвгүй. Би оршихоо болох цагт цаг оршихоо болно. Тий. Би байхгүй юм чи цаг хугацаа гүүхэ болоод байгаа юм байл л тий. Би үгүйд үед. Тэгэхээр нөгөө immortality болох боломжтой юм байна. Цаг байхгүй юм чи нөгөөсөө мөнхийн болж таар шүү дээ. Би болохоор ингэж ойлгосон. Зөвөр яг тэрнэшгүй болно биш. Харин цаг байхгүй болох юм шүү. Харин тийм. Тэгэхээр тэр нь яг юу вэ гэдэг байгаа таахгүй. Одоо цагнаас хальж болох уу гэдэг хүн тэгвэл үрдийн мөнхөд амьдрах боломжтой. Physically мэдгүй би юу лий гэж асуугаагүй л дээ. Юуны хувьд гэж бол биш. Эсвэргээр гэрэл physical мөн үү энэ гэдэг асуулт бүр асуугдах хэрэгтэй болж таар шүү дээ. Тэг нь. Physical гэж юу вэ? Цаг хугацаа гэж юу юм гэдэг асуудалч яригдана. Цаг хугацаа оршдог уу гэдэг асуулт байдаг байхгүй. Бурхнаас асуудаг байхгүй буддаагаас. Үнэмлэх үед үгүй гэж хариулдаг байхгүй. Үнэмлэх үед үгүй. Яагаад тэгэхээр эхлэл байхгүй төгсгөл байхгүй. Яагаад бол цаг хугацаа оршихын тулд space үүсгэх хэрэгтэй байхгүй. Орон зай цаг хугацаа хоёр хамт байхгүй бол ганцаараа орших боломжгүй тохшгүй. Орон зай байхгүй бол цагийг хэмжиж болдгоо мэл. Тэгэхээр бид нар Тэгэхээр цаг хугацаа чинь харьцангуй аль аль нь зохиомл юм биш үү тэгэхээр? Биш, харьцангуй, зохиомл биш. Харьцангуй. Яг хөө зохиомл гэдэг нь бид нар л тоолж байгаа концепт шүү дээ. Гүштэв. Цаг хугацаа яг хөө Стивен Хокинг гэж үчиж байгаа. Тэгвэл цагийг яаж хэмждэг гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Физик төр. Яг хөө эхлэлтэй үү төгсгөлтэй юу гэж. Одоо нөгөө орон зайгаа хэмжиж нөгөө орчлон ертөнцийн төвийг тодорхойлно гэдэг. The universe is limited гэдэг асуулт руугаар асууглаа шүү дээ. Тий. Тэгээд эн чинь өөрөө Эйнштейний E тэнцгийн MC квадрат ч гэсэндээ ер нь энийг бол апдейт хийх ёстой байна гэдэг дүгнэлтэнд хүрж илээ. Brief History of Time дээр. Тэгэхээр
асуулт маань өөрөө байнга шинжлэгдээд байх юм болоо гэж. За ингээ. Үрдийн мөнх за физикли дээр яри заяа. Физикл дээр оршихгүй үрд мөнх гэдэг бол байх боломжгүй шүү. За үрд мөнхөө болиё. Нэг юм яригдчихэж байгаа. Хүний насжилтыг эхлээд ярих хэрэг гарна шүү дээ. Дундаж наслалт. За тэгээд бол анхны 200 наслах хүүхэд бол төрсөн гэж одоо ингээд эрдэмтэд таамаглаж ийн гинэ. За тэгээ явандаа энэ ингээд нэмэгдээд явах юм уу? За тэгээд хязгааргүй дээр очиж чадахгүй гэдэг асуулт гарна. Хязгааргүй дээр очих хэсэг нь яг үнэндээ чи бит барьтаж хамаагүй баг. Тэр өөр асуулт. Гол асуулт нь юу вэ? Арид how far can we go баггүй хэр явах уу гэдэг байна. А тэгээд дээрэс нь ингээд байгаа байхгүй. Consciousness гэж юм аа. Ухамсар. За intelligence юу? Ухаан уу? Юу гэх юм бэ? Оюун ухаан гэх юм уу? Оюун санаа гэх юм уу? Мэдл. Энэ хоёрыг салгах гэж үзээд байна гэдэг эксперимент ярьж байгаа юм л та. Яг тэр номон дээр. Хэрвээ тэгж чадах юм бол өөр бит дээр магадгүй ийм дээр ч юм уу. Эсвэл залууны бит дээр ч юм уу. Оршиж болох уу гэдэг асуулт яригдсан. Амарчин тэгвэл intelligence уу гэдэг асуулт чи асуух хэрэгтэй бол амарчин гэдэг сүнс юм уу, бие махбод юм уу, intelligence юм уу, consciousness юм уу гэдэг асуулт асуух хэрэг гарна. Тийм тэгвэл хойд нас руу явах нь л тань асууж яваад. Тэгэхээр би бол мэдэхгүй. Зүгээр асуулт нь бол yes яг үнэн тийм ээ. Хэрвээ энийг салгаж чадаад за хойд насаар ч юм уу, хойд дүрээр reincarnation. Ингээд яваад ингэх юм бол өөр биетээр магадгүй 1000 наслах, 2000 наслах боломжтой юу гэдэг асуулт гараад ирж байгаа юм байна. Үүссэн бүхэн устна гэдэг үсэн. Тэгэхээр чин яг устдаг л дээ тий. Хэр мөнхийн юм байгаа юу гэхээр үгүй гэж хариулдаг. Энэ буддын сургаал дээр үү? Үүссэн бүхэн устна. Үүлийн үрийн онол гэж байгаа юм тий. Гэхдээ үүлийн үр бол үнэн ном байх гэж. Үүлийн үр чинь тэгэхээр чин угаасаа л үүссэн бүхэн устнаас дөрвөн үнэн багтдаг шин. Үүлийн үр гэж яг байдгүй. Яг байдаггүй юу? Байдаггүй. Карма. Гэхдээ кармаг буруу ойлгоод идэв юм шиг л байна. За. Гэхдээ буцаад эхний юм дээр очихоор үүссэн бүхэн устна гэдэг бол үнэн ном шүү дээ. Тэгэхээр үүсээгүй бол угаасаа устдахгүй. Тэгэхээр амарчин гэдэг юм үүссэн үү гэдэг асуултан дээр эхлэж хариулах хэрэгтэй юм шүү. Наад асуултны хариулт. Амарчин үүссэн үү гэдэг асуулт. Чи төрхөө мэдэх үү? Төрхөн үнэн, үххэн үнэн гэдэг л концепт байна л. Үгүй төрсөн нь үнэн үү гэж асуудаг байна. За төрсөн үнэн бай. Үгүй чи итгэж байгаа байхгүй мэдэхгүй. Мэдл байгаагүй байхгүй. Тэгэхээр үүссэн гэж чи хэлж чадахгүй байдаг шүү дээ. Тэгвэл устдахын чи баталж чадах юм уу гэхээр чадхааргүй болчиход байдаг. Үүслээ хараагүй. Тэгэхээр мөнх амьдрах дээр яаж орж ирж байгаа? Тэгэхээр consciousness гэдэг юм анханасаа байсан уу гэдэг. Ухамсар. Ухамсар үүсээгүй буймал байвал яах вэ гэдэг. Тэгэхээр чи мөнхөд байж таарна. Харин байж болох үцүүлж таарч. Тэгэхээр чи гэдгээ тодорхойлохоор тодорхойлолт ч юм бол логик буюу mindнаас гарч ирдэг байхгүй. Intelligence харин тий mind intelligence хоёр ч хамтдаа байгаа шүү дээ. Consciousness ч юм бол ухамсар ч юм бол тэрнээс тусдаа ангид юм болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр чи гэдэг юм үүснэ үү гэдэг дээр хариулт авахаар ажиллах хэрэгтэй болж таардаг. Гэхдээ тэгвэл шагаа гэж юу вэ? Би хэн биш. What гэдэг асууж. Шагаа одоо чи юу вэ? Relative л юм. Тэрний үсэг. Харьцангуул. Тэрний үсэг. Харьцангуй гэхээр хүн болгоны persuade юу гэж persuade хийж байгаа дээр нь л оршиж тогтно шүү дээ. За яг зарим хүмүүс те great guy, зарим нь hot boy тэр Монгол хүн, гадаад хүн бүх юм relative л оршиж байгаа шүү дээ. За тэгвэл яг л нөгөө зөрүүлэл асууж байгаа зүйл нөгөө энэ махан бие юм уу? Оюун санаа юм уу? Биш гэдгийг нь бол угаасаа баталжуулна тий. Юу биш вэ гэдгээ мэдж байгаа. Юу мөн бэ гээ бол мэдэхгүй. Юу биш вэ гэдгээ бол мэдж байгаа. Би цогцос бол биш, мэдрэхүй бол биш. Сэтгэл бол биш.
Гэхдээ юу тэрнээс авсан юу мөн бэ гэдгийг бол олж чадаагүй л болж таа шүү дээ. Тэр чинь нөгөө хайгууллын зам дээр явж таа. Нөгөө дидүс их зарчим шүү дээ тийм ээ. Бишүүдээ авч хайсараад хамгийн сүүлд юу мөн бэ нүлдэх. Гэхдээ асуулт маань өөрөө одоогийн байдлаар бол асуултын тэмдгээрээ л орж ийн гэсэн үг. Юу бишүүдэд тодорхойлол явж гин гэж. Тий, юу бишүүдээ л тодорхойлж байгаа. Тэрнээс биш тэрний бол яг амарчин гэж юу юм, шагаа гэж юу юм гэдэг нь өөрөө бол харьцангуй тэр саяны юмнууд чи биш гэдгээ бол мэдээд байж тий. Би яг юу юм гэдэг нь нэг асуултын тэмдэг хэвээрээ гэдэг л юм байна тий. Тий. Вау. Тэгэхээр яг хуу эцэст бол бид нэр яг ингээд юу явах ёстой юм лөө? Амьдралын зорилго гэдэг зүйлийг тодорхойлох ёстой юм уу? Биш. Ухамсарын аль түвшинд яваагаас хамаараа тэр болгон чинь хэрэгцээ нь өөр болчиход байгаа юм. Махан бие дээр угаасаа ухамсар дээр байгаа хүмүүс унтах идэх нойр хоол нэгдүгээрт байж таардаг. Надад бол бас тий. Дараагийнх чинь болохоор нөгөө нэг мэдрэмж тэрийгэ taken care of гэсэн level дээр байгаа хүмүүс чинь мэдрэмж амар чухал болж ирдэг байхгүй. Тэгээл нөгөө айгуу гой сэтгэл авахгүй бол хар тамхинд орж байгаа чинь тийм асуудал болж байна. Дараагийн төвшнээ юм байгаа тий. Мэдрэмж би биш юмаа гэдгийг ойлгочвол дараагийн төвшөнд гарах гэдэг шиг. Шагаа сэтгэл готролд орж ирсэн үү? Тиймэрхүү юм бол туулчлаа. Яаж даван туулах вэ? Айзондоо угаасаа өөртөө байхад happy бол юмыг сурсан гэх юм. Яаж? Ажиглалт. Ажиглахаар нөгөө нэг сэтгэл санаа зовоож байгаа юм хуурмаг болохыг илтэд харуул гэж байгаа. Утгагүй юм дээр зовж байгаа нь тодорхой бол. Ихэнх нь ийм overthink хийсэн утгагүй юмнууд байдаг гэж. Тэрийг нь илтэд гэдэг нь бодож модохгүйгээр шууд уйнаас утгагүй ингээд нөгөө нэг instant мэдэж чаддаг болчвол тэр угаас утгагүй болчихлоо. Сэтгэл готрол гэдэг одоо хин нөгөө Burns гэдэг сэтгэл зүйч зүгээр feeling good гэдэг номон дээр бичсэн мэлээ л дээ. Сэтгэл готрол гэдэг мэдрэмжээс биш бодлоос гардаг гинэ. Feeling биш. Logical thinking. Хэрвээ тэр үнэн бол бодлоос гарч байгаа бол бид нэр бодоод байна. Бодож явахдаа бидний бодлын гутралын тэр үүсэж байгаа бодлын 80% нь зүгээр байдгүй зүйл гин. Тэрийг л яриад байна шүү дээ, тийм ээ. Тэгэл ихэнх нь дугаасаа болохгүй одоо ингээд за юу гэдэг юм. За салтыг бод. Яана ингээл ирээдүйд ингээд хүн юу гэж бодох бол ч юм уу. Гэтэл хин ч чамайг боддгоо ч юм уу те нөгөө өөрөө ургуулж бодоод идэг. Тэр нь буруу байдаг гэд. Энэ бол амар одоо хүний гутарсан хүнд бол маш үнэтэй зөвлөгөөж магадгүй юм биш үү? Биш үү. Гэхдээ бодлыг үүсгэх чинь юу вэ гэдэг асуулт асуух хэрэгтэй. Болж таард шүү. За. Impression яваад байдаг байхгүй. Муу impression. Юуны? Хинээс ханаас? Өөртөө тохиолдсон юмнуудыг тэгэл. Бодол ч өөрөө impression-ээс угаасаа ургаж байгаа шүү дээ. Impression-ийн зогсооч бол бодол ургах боломжгүй. Үгүй хиний одоо impression гэж сэтгэгдэл яриад шүү дээ. Тий. Юуны хаанаас ирсэн сэтгэгдэл яриад байгаа. Энд тэндгүү хог навч цуглуулж байгаа л гэсэн үг шүү дээ. Үгүй чамд төрсэн сэтгэгдэл юм уу? Тий. Чи өгсөн сэтгэгдэл юм уу? Чамд төрсэн сэтгэл байхгүй. Чамд сөрөг сэтгэлүүд төрөөл явсаар байгаа чамайг гутралд оруулчихж байгаа байхгүй. Сэтгэл гутралд. Тэгэхээр нөгөө сөрөг сэтгэл үүсгэж байгаа юмнуудаа зүгээр болчвол тэр чинь өөрийн мэдлэг угаасаа хүч нь алтраад байхгүй болчих шүү дээ. Болчвол гэдэг чинь айгүй энгийн юм шүү. Хитрхи. Тэгээ ихэнх тэр mental disease гэдэг байгаа шүү дээ. Оюун тий сэтгэл гутралын өвдөлтүүд чинь саяныхаас л болж байгаа шүү дээ. Bad impression өөртөө bad impression өдөр тутам аваад байгаа. Instagram орлоо энэ яасан тачгүй би юм байж чадахгүй дөө юм бэ гэл сүрэг сэтгэлдлүүд цугларсаар байгаа шүнэн толгойд нь тэр нь цугларсаар байгаа л тэгэл үүргээ зовж байгаа шүү дээ. Тэр шийдэл нь Instagram орохгүй байх юм. Тэр сүрэг сэтгэл аваад гол тэгээ болчооч дээ тэр. Уг нь тийм тий. Одоо нөгөө comparison is the thief of joy гэдэг шүү дээ. Харьцуулалт бол аз жаргалын хулгайч гэх юм уу та тий. Хүний intelligence ч өөрөө comparison дээр ажилдаг учраас тэрийг оюун санаа нь харьцуулалт дээр ажилдаг. 5 мэдрэхүү ч угаасаа харьцуулалт дээр ажилдаг байхгүй. Хүний 5 мэдрэхүү ч тавал бүр 6 мэдрэхүү гэдэг байхгүй. 6 дахь сэтгэл чи өөрөө мэдрэхүү шүү дээ. Тэгэхээр 6 мэдрэхүү зургуулаа харьцуулалтын дээр ажиллаж байгаа байхгүй. Ажиллах зарчим нь өөрөө тийм учраас би нэг охинд ингээд галзууртлаад дурлалаа.
хөндлөнгөөс найз нөхөд хараад яг юунд нь болсон юм бэ? Гэхдээ муухай зуухай биш те. Гэхдээ зүгээр яг боломжийн дайжгүй охин те. Гэхдээ би бүр ингээд амар дурлцсан заяа. Яг дурлж болох байсан байна. Гэхдээ яагаад чи бүр галзууртлаа ингэж дурлаад байгаа юм бэ? Гэт хөндлөнгөөс тэгэхээр тэр сэтгэл ингээд тэр нэг өөр chemical reaction гаргаад байна уу? Мэдгүй. Чамд яаж туу? Үгүй харин яг тэр харьцуулалт тэр яаж гараад байгаа? Нөгөө надад яах нь ах бай зүгээр зарчмын хувьд яаж ингэж байгаа? Харьцуулт нь дотоод эмэгтэй хүнтэй чи харьцагч байгаа хаа. Галзууртлаа дурлж байгаа бол миний дотоод эмэгтэй хүн гэж үгсэг байна. Чиний дотор эрэгтэй эмэгтэй хоёулаа байгаа шүү дээ. Ир юм. Тийм үү? What? За би эрэгтэй хүн бол байгаа. Эмэгтэй хүн ч байгаа шүү. Чамд эмэгтэйлэг чанар байгаа. Эмэгтэйлэг чанар бол байгаа. Тэр эмэгтэйлэг чанар чинь чиний дотоод эмэгтэйгээс үүсэж байгаа байхгүй. Заавал эмэгтэй гэж юу? Хоёр хүүс хоёулаа яг хөө чи эрэгтэй дурсан учраас би ингээ Taylor Swift-д дуртай. Тэ? Би ингээ гэтээ Taylor Swift-ийн чиний дотоод эмэгтэйтэй нэг юм relate болж байгаа байхгүй. Дуртай байгаа шалтгаан. Галзууртаа дурлж байгаа бол тэр нөгөө чиний дотоод эмэгтэйтэй нэг юм амар relate болоод хамааралтай болоод тэгээ чи тэрэнд амар үхэн хатан дурлаад байгаа. Ясэм дээр тэрийг хайдаг гэж л орчуулж илээ. Харин хоёулаа параллел юм яриад. Тэгэхээр нөгөө харьцуултан дээр үндэслэлж тэр мэдрэмж гараад байна гэдэг нь шүү дээ. Тэр 6 дахь мэдрэмж чинь сэтгэл байгаад байна. Би тэрийг яг хайр дурлалтай бас холбох гээд байна л т. Зүг. Дурлал харин тийм. Дурлал тэр нөгөө үхэн хатлаа дурлаад байгаа чинь чи дотоод эмэгтэй чинь тэрнтэй relate болоод чи үхэн хатан дурлаад байгаа байхгүй. Дотоод эмэгтэй яг миний дотоод эмэгтэйтэй адилхан байгаад байгаа юм уу? Тэр үхэн хатан дурлал. Өөртөө адилхан үнтэй заавал дурлах албагүй үстэй. Биш дотоод эмэгтэй чинь чамаас бас өөр гэж болно шүү дээ. Дотоод эмэгтэй гэж байхгүй л яах вэ? Байхгүй болов. Чи айгу ширүүнд орон л болох бах та. Гэтэ эмэгтэй гэдэг нь зөв үү? Яг уу нэг эрэгтэйлэг эмэгтэйлэг чанарууд гэж байгаа л байна. Яг будагийн нөгөө нэг баримлуудыг ингээ харах юм бол ир юм тэнцвэртэйгээр бүр хийдэг байхгүй. Тэрний үхээр ир юм хоёр нь яг балансд байна. Feminine masculinity хоёр нь бүр балансд байдаг байхгүй бүр хоёулаа. Тэгэж цаанаас зурдаг байхгүй. Нүд болон биеийн хилэмж нүгөөсөө. Тэрийг аль алины эрхшээсэн гэж үздэг байхгүй. Эрэгтэйлэг байдал, эмэгтэйлэг байдал хоёр. Буддагийн концептээр тэгэхээр хоёр л хүйс байгаа юу? Хүйс нөгөө саяны эрэгтэйлэг байдлыг эмэгтэйлэг байдлаар хоёул бол тусдаа юмыг нэгтгэж яриад байна. Миний дотор трансгендер хүн байна гэж байх уу? Биш ээ, тэр чинь хүйс sexuality тий. Хүйс ч бол өөр байна. Татагдаг байдал заяа. Хүйс тэгээ саяны эрэгтэй эмэгтэйлэг байдал хоёр бол бүгд тусдаа ямиг тийм л юм байна. Хольж удгаж хаяад асуулт болгоод байгаа. Тэртээ тэргүй ингэдэг. Бид нэр секс гендер хоёроо ялгадаггүй шүү дээ. Тэ? Sexuality гэдэг чинь болоо шүү дээ, тэ? Чи юунд дуртай вэ гэд. Би чихэрлэг юм дуртай эсвэл нөгөө шорог юм дуртай гэдэг шиг. Тэ. Sexuality тэ. Хүйс гэдэг чинь biological юм байгаад шүү дээ. Саяны яриад байгаа юм чинь дотоод сэтгэлийн юм яриад шүү дээ. Feminine байдал, masculine байдал. Feminine masculine бол эмэгтэйлэг байдал, эрэгтэйлэг байдлыг л ярьж. Гэхдээ чи уйлдаг үсттэй. Тэ. Тэр нь аль талтай юм? Тэгэхээр тэр чинь нөгөө нэг feminine байдал чинь байгаа шүү дээ. Чи vulnerable буюу хэцүү юм болоход сэтгэлээ уйлна. Тэр бол тэгжил хилээд байна уу те? Тийм л. Энэр чи нэгүүлсэн үсттэй. Одоо нөгөө нэг амар хэцүү юм болж байгааг хараад. Тэр чинь чамд эмэгтэйлэг байдал угаасаа masculine байдлаас тэр гарахгүй юу? Яаж болох юм? Masculine байдал чинь өрсөлдөгчөө даван дийлий, амьд үлдээ энтер гэдэг нөгөө өөрийн ирэхээр юмыг олж авах чадамж чинь masculine байдал байна. Өрсөлдөгчөө яаж сул цэгийг олох уу, яаж даван дийлэх үү, нөгөө зовлон яаж дийлэх үү энтер гэдэг бодол чинь masculine байдлаас авах шүү дээ. Окей. За, юу юм байна? Хоёлоо мэдээж ингээд яг энэ талаар яриул дандаа нөгөө юм болох гэдэг. Үгүй. Би зүгээр ингэж хэлэх нь зөв юм уу юм уу? Буддын шашныг сортчлаад байгаа. Үгүй тийм биш шүү. Зүгээр яг уу угаасаа миний унсан ном тийм болж байгаа тийм. Ном өөрт мэдрэгдсэн нөгөө туршлага хоёрын нийлбэрэл тийм байгаа тань. Ааха. Ингээд надад ингээд зүгээр яагаад энэ талаар яриад тахаар ингээд юу бодогдож байна гэхээр хариултаас илүү асуултууд илүү их ороод байгаа байхгүй. Үгүй тэгвэл ингүүл яасан энтер гэд те. Тэгээд асуулт ч угаасаа эцэж дуусахгүй шүү дээ. Тийм хараа. Яг нөгөө хилд орж байгаа хөхөд би яагаад гэж асуудаг. Тэгээ шагаа миний ээж шиг байгаа байхгүй одоо.
Тэгвэл яагаад юм бэ? Тэгвэл яагаад гээд тэг магадгүй бас энэ ярилцлагыг үзээ сууж байгаа улсууд маань ч гэсэндээ бас адилхан ойролцоо бас асуултууд бол байгаа ах гэж бодож байна. За тэгээд хоёлоо тэртээ яриагаа сая ёстой нэг анхнаас юу руу эхэлсээр байгаа гэдэг ийш орчуудаа нөгөө анх нөгөө business development гэдэг ярьжсэн шүү дээ. Тэгж байгаа шууд ороод ирсэн. Тэгээд уг нь миний хоёр дахь асуулт ихний асуулт байсан байхгүй. Эхний асуулт нь тэгээ уг нь хоёлоо нэг Amazon энтриг яг ярий гэж бодож ирсэн юм л да. Дэлхийд дахны чиг хандлага одоо ингээд энтер гээд те. Тэгээд яг хоёлоо түр сэтгэлийн амар амгалан энтер гэдгээ төрхөндөө энэ дээр нэг пауз аваад тэгээд би шууд юм Монгол улсынхаа одоо илүү амьдралтай гэж хэлэх гэхээр саяны яриа амьдралгүй юм шиг биш шүү. Зүгээр яг өнөөдөр болж байгаа ингээд нөхцөл байдлын талаас л ер нь асуу гэж бодож байна. Шагаагасаа ер нь Монголынхоо нийгмийг ард иргэдийг ч юм уу хүмүүсийн ухамсар сэтгэхүй ерөнхийд нь базаад хэлэхэд ер нь ямархуу нийгэмд амьдарч ийн гэж харж байна. Яаж дүгнэж ийн? Тэг чүүштэй байх шүү. Тийм амар болохгүй юм бас нөх амар олон болохгүй юм байгаа юм биш шүү. Би яг Монгол улсад хоёр л проблем байгаа шүү. Housing and food те food supply. Байр болон хоолны асуудал нэгдүгээр шийдэгдэх хэрэгтэй. Тэр нөгөө сайн шийдэгдэг байгаа. Хоол жоох бас гайгүй. Байрны асуудлын хамгийн нэгдүгээр асуудал байгаа шүү. Survival. Тэрний дараа бид нөгөө арчил марчил ярих хэрэгтэй байгаа байхгүй. Байр байшингийн асуудал яг шийдэгдэх. Байрны асуудал яагаад шийдэгдэхгүй вэ? Яагаад гэвэл бид нар үр бүтээмжгүй ажиллаж байгаа. Яагаад үр бүтээмжгүй ажиллаж байна? Үр бүтээмжтэй хийхгүй юм чи инженерчл байхгүй ажиллаж байгаа юм чи. Инженерчл уус тэгэл байхгүй. Бага байдал нь л юм шүү дээ. Яг инженерүүд цөөтэй байгаа юм чи. Харин тий. Инженерүүд олон болохоор тэгээд ажиллаа л шүү дээ. Олон болохгүй л угаасаа нөгөө энэ survival буюу. Ер нь инженеринг гэдэг юу хэлдэг вэ гэдэг асуулт руу л орж ирэн л дээ. Инженеринг гэдэг чинь гадаад орчныг өөрийн хүснээр удирдах чадамжтай болох. Эсвэл гадаад орчин чиний хүснээр ажилдаг болгодог хүмүүс чинь инженеринг байгаа юм л да. Энд ийм газар чулуу мулуу байгаад тий будаг мод байж байгаа тэр чинь ингээ байшин болоод буюу гадаад орчин чинь чам тухтай юм амьдрах орон сууц бий болгож байгаа чинь инженерчл юм шүү дээ. Америкт нэг юм үг гэдэг л да. Нөгөө мэдээж нөө in God we trust гэдэг учраас христийн шашинд авамгаалсан улс гэдэг одоо хэлүүлдэг юм мэдэж байгаа. Бурхан хорвоо ертөнцийг 7 хоногт бүтээгээд тэгээ бүх юмыг төгөлцсөний инженерүүд бүтээсэн гэдэг юм лээ. Тэрийг үнэн гэж бодож байна. Тий. Ер нь бол технологиг инженерүүд л бүтээ штэ. Технологиуд үүсгэх хэрэгтэй байна. Эсвэл технологиуд тий технологи л үүсгэх. Одоо манай улсад хоёлаа яг хуу нөгөө ярилцлагын өмнө ярьж ирсэн. Гоншгоноо л байвал гоншгоноо л хийж чадна. Буруу зүрх юмыг яриа л хийж чадна. Энэ дээр харин илүү өөр төвшний юм одоо шийдэл эсвэл альва зүйлийг өөрөөсөөс хартдаг юм уу тийм ээ. Надад бол шийдэл байгаа шүү. Харин тэрийг ярилцъя гэж. Яг гэхээр тэр тэргүй ингээд бид нар ярьдэн штэ те дуучин бөхчин одоо энэ аягүй хүн яг одоо хөрхи зүгээр мөрөөр ажиллаж хийж байгаа хүмүүсийг бас ингээд дийслээд байж хамаагүй болохгүй бах. Хэдүүлээ бас энэ дэр хүний эрхийн мэдрэмж шүү. Тэгээ тийм л лагийн бол тэднийгээ өөрсдөө даваад гараад ирэлтэй л гэдэг л. Тий. Тэр яг үнэ. Тэгэхээр одоо зүгээр байж байгаа дуучныг одоо энэ төр гэдэг ханаа шин. Гэтэ нөхцөл байдал яг тийм л байна. Саяхан нөгөө мэдээ авчихсан Мойсийн физикийн ангид 2 хүүхэд илссэн байж гэж байгаа шиг тийм ээ. Америкт бол бүр тийм үг үйдэг юм. Физик дээр шүү. Физикийн багш хүүхдийг физикт дурлуулж чадахгүй байгаа бол тэр багшийг одоо шоронд хийх хэрэгтэй. Энэ л гимт хэрэг гэж тийм. Гимт хэрэг тий. Тэгэхээр яагаад одоо ингээд хүүхдүүд одоо инженерч л яагаад хомс байна гэдэг асуултаас эхлэх ёстой юм болов? Тий, инженеринг яагаад дурлахгүй байгаа юм бэ? Яг инженерүүд мөрөөдөхгүй байгаа юм бэ? Ер нь бол ясам дээр бол it's difficult. Маш хүнд. Яг бол яг үнэнтэй нүүр тулгардаг байхгүй. Инженеринг чинь үргэлж үнэнтэй нүүр тулдаг учраас. Сосиал одоо бизнесийн удирдлага дээр чинь үнэнтэй нүүр тулахгүйгээр худлаа яриад бас ингэ нийгмийн шинжлэх ухаан. Нийгмийн шинжлэх ухаан чинь зохицуулж болдог үнэнтэй нүүр тулах бас албагүй байхгүй. Судлагтаа л яваад байдаг шүү дээ. Сэтгэл судал. Яг үнэнтэй нүүр бас тулахгүй байгаа даа байхгүй. Би энэ дэр ерөөсө troubled орохгүй шүү. Нэ. Нийгмийн ухаан чинь яг үнэнтэй нүүр тулвал жинхэнэ нөгөө буддагийн замаар явах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь яг хүний сэтгэл гэж юу юм? Сэтгэл юунаас ургадгийн энэ төр түл тэрийг яг өөртөө яг тэгж үдсэн юм уу зүгээр ном уншичаа тэрийг итгэе яваад байгаа мó гэдэг асуудал байна шүү дээ. Ном уншаад итгэнгүүтээ тэр бол religious гэсэн үг. За энэ дээр тэгвэл нэг хадуурч.
Хоёлоо нөгөө сая ярилцлагын өмнө сэтгэл зүйч Масловын онол мол гэж яг өөрөө experience хийсэн юм уу? Мэдхгүй. Масловын онол дээр хүмүүс ингээл янз бүрээр ярьдаг ингээ гурвалжин тавьж байгаа л Сади хааныг ярьж байсан те сэтгэл зүйч. Тэгсэн чинь хөөс хосын амарлаг сэтгэл зүйч юм ихтэй. Өөрөө салцсан. Тий. Өөрөө хосын асуудлаа шийдсэн байсан үгүй гэсэн. Харин тий. Тэгэнгүүт нөгөө би асуусан шүү дээ. Альбтай мүү гэдэг нэг юм байгаад байгаа юм л та. Сая бол яг нөгөө практик дээр байгаа зүйл онлын хувьд ингээд ялгаа нь энэ дээр гарч ирээд байна л та. Магадгүй NBA-гийн хамгийн шилдэг ерөнхий менежер сакс тоглож үзээгүй байх үед Садия хаан өөрөө салцсан ч гэсэндээ хамгийн лаг хосын зөвлөгөө өгдөг гэж болох уу? Магадгүй халтаан дээрээ үндэслээд ч юм уу? Бэж болох л энэ. Гэхдээ нөгөө дөрүүлээд инженерүүд яагаад ихсгүй нэхэр инженеринг чи үргэлж үнэтэй нүүр тулд учраас хэцүү мэрэгжил болчиход байгаа юм лөө. Харин тий. Гэхдээ яг инженерүүд яаж бий болох вэ гэхээр science буюу шинжлэх ухаан дээр дур сонирхолтой хүүхдүүд л инженерингээр явах боломжтой байдаг. Монголд болохоор science буюу шинжлэх ухааны хичээлүүд сул орж байгаа учраас эсвэл хүүхдүүд сайн сонирхгүй учраас олон физик, биологийн лаборатори байхгүй байгаа тийм. Лабораторич хамаагүй л дээ. Яг лабораторид ядаж харъя л та тэр урвал ингэж тэр хүүхдийн дур өсөл тэрэн дээр өдөөгдөх ёстой юм шүү дээ. Хэрэглээг заадгүй онлайн зачдаг. Харин тийм. Тэгэхээр практик дээр хийхин тулд нэг ганц лаборатори хэрэгтэй үстэй. Гэтэ надад заажсан гадаад ч гэсэн асуудал ус тийм яг бүх сургууль дээр зүүн Европ бид нар чинь тийм хангалттай биш шүү дээ. Гэтэ сайенс ус сайн байдаг. Ягаад тийм бэ? Боловсон хүчин л. Манайд болохоор байхгүй. Яагаад тийм байгаад? Боловсон хүчин гэж заах хүн байхгүй байна гэж. Үгүй тэгээд гайгүй байсан багш нар чинь 8-нд яваад дуусаа хэлвэт 90-д онд чинь. Тийм гэж үү? Одоо тэгээд мундаг шинжлэх ухааны багш нар зөндөө байгаа шүү дээ. Үгүй цөөн хүүхэд шүү дээ. Харин тэгэхээр ер нь ийм олон байх шүү дээ. Сая 500 мянган иргэн дээр 20 эдэн мянган багш байгаа гэдэг. Хүүхдүүд чи 10 жилийн сая 500 мянгаад хүүхдэр чи 20 мянган багш. Тэдний хідэн сайенсийн багш вэ гэж бодъё л да. За нэг 30% нэг баг. Тийм 30% гэдэг чинь 7,000 багш байгаа. Гэхдээ тэр яг сайн хүүхдийг идэвхжүүлж чаддаг нь хэдвэ гэхээр 10% очих юм лөө. 700 сайн багш байгаа. Үндсэн макро асуудал нь юу юм бэлөө? Би зүгээр өөрөө багш хүний хувьд ингээд цалингийн асуудал ч явж цалин. Үгүй математикийн багшийн цалин улсын сургууль багшилж байгаа математикийн багшийн цалин тийм. Нэг үндсэн 2-3 асуудлын нэг нь баг. Дээрээс нөгөө нэг энийг секси болох хэрэгтэй. Яг үнэ. Наадах чи секси биш байна. Секси гэдэг нь одоо хараагүй цалин гэвэл бүх салбарт ярьж болно. Эмчнэр эдийг аваад байгаа. Цагдаа эдийг аваад байгаа. Финланд одоо 10 жилийн боловсролоор тэгэл маш олон жилүүд номер 1-т явж л байдаг. Одоо энэ жил хэд байгаа мэдэхгүй. Гэхдээ надад бол Сингапур илүү боломжтой юм шиг бид нар копид бол хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм бах. Зөв Сингапур байна. Яг уу ингээд Скандинавийн орнууд байна. Эдгээр төр хийсэн олон шийдлүүдийн нэг нь амар хүндлүүштэй, секси болгочхоор тэр 18-тай хүүхэд яг үндэ мэрэгжил сонгож байхад цалин бол зүгээр айгу олон асуудлуудын л нэг нь л баг. Гэхдээ эхлээд нөгөө төрийн албыг өөрөө секси болгох хэрэгтэй байхгүй бас. Гэхдээ цөөхөн лаг хүмүүс ажилтдаг болгочвол дагаад тэд нар чинь тэр шийдлийг гаргах хэрэгтэй юм шүү л гэж би бодод. Сингапур ч тийм л юм шүү. Сингапурын төрийн албаны ажилтан чинь нэлээд өндөр цалинтай. Гэхдээ уур чадвар нэг олон хүндлэгдэх гэдэг хүний хэрэгцээ шүү дээ. Нөгөө Маслоу тэр ярих юм бол тэр би ийм ажил хийвэл амар гоё кул байна. Гэхдээ ийм байхгүй. Яг вэ шүү дээ тийм сайенсыг гой зааж чадах чадамжтай хүмүүс бол Монголд байгаа. Гэхдээ яагаад тийш ордог гэхээр бол амжиргааны асуудал нь хэцүү болчиход идэг болохоор орохгүй байдаг. Тэр хүмүүс нь бол би байгаа гэж бодож байгаа. Одоо гадаадд сурж байгаа буцаж ирээд ингээд би энийг ингээд гой заамаар байна гэсэн улсууд зөндөө байна шүү дээ. Яа заахгүй гэхээр тэрийг заачаар амьдрал нь сүрч гэдэг байхгүй. Тэр эхлээд тэрийг нөгөө шийдчихвэл нөгөө тэрийг заах хүсэлтэй хүмүүс угаасаа шээ. Тийм баг. Эхлээд мэдээж тэртээ тэргүй хамгийн дөрөв шийдэх баг. Дахиад анхдаг ч өндөг анхдаг ч гэдгээс ямар ч суур юма бэлтчмээр байгаа байхгүй. Цалингийн асуудал. Тэгээ дараа нь тэр секси мэкси асуудал яригдах. Яг гоо зүгээр зэрэг шийдийг үйлдэл зүгээр төрийн албыг бол жишээ нь одоо хамгийн том шийдэл юу л байх л та. Нэгдүгээрт бодлогын хэмжээнд юу байх хэвээр яамдуудыг цөөлөх хэвээр байх. Хоёрдугаарт одоо цахим юуг илүү оруулж ирж цомгдох хэвээр байх гэж бодож байгаа. Одоо нэг яам бол дунджаар 200 ажилтнтай ажил хийдэг 20 л байгаа байхгүй. Би ч бүр амар юу инженеринг бас бодож үзчихсэн шүү дээ ер нь л. За.
янз бүрийн бас шийдэл байж болох юм билий тэрийг. Яг энэ ярьж байгаа инженерийн асуудал дээр инженерингүү, төрийн асуудал дээр инженеринг. Төрийн асуудал дээр инженерч. За жишээ төрийг угаасаа ажилтангуй болох төрийн албаны ихэнх ажилтнаг чи юу л эзлээд байна шүү дээ. Цагдаа сэргийлэх эмч, багш чи ихэнх нь эзэлж байгаа. Тэгээ тэр хідээ үлдээгээд үлдсэний нь юу н халуул яа тийм тэр гэж. харин тий. Надад бол боломжтой санагдаж байна. Эсвэл хувьд нь гаргаад шууд явуул. Тий. Би нодон бол бүр тэр тендер мендрийн зарчмыг бол яг нэгдүгürt хиймэл байх нь. Хоёрдугаарт одоо ингэж байгаа байхгүй. Нийслэл одоо улсын төсөв батлагдчихж байгаа шүү дээ. Тал нь ингээ нийслэл рүү явж байгаа. Тэгэхээр нийслэлийн засаг дарга болох гэж улаарах нь харахгүй юм байлээ. Тэр багийн хууль зүйн сайд байж ирснаас нийслэлийн засаг дарга болсон дэр шүү дээ. Хитэн 4-5 их 80 захиран зарцуулах төсөв байгаа юм. Тэр төсвийн задаргааг нь харна шүү дээ. Тэгээ харангуут яг надад бол нэр нэттэй санагдчих. Тэнд яах гэж шийдмий засаад байгаа юм бэ? Тэрийг хувьд нь өгөлдөө. Автобусны бодол яах гэж засаад байгаа? Зүгээр миний ингэж төсвийн бодлого янз бүрээр гарч болно л доо. Тэгэнгүүт нэгдүгürt тэр данхар байгаа нь өөрөө дамжаад байна. Төсөв дамжаад байна. Төсвийн бодлого yes. Тэрийг гэхдээ эхлээд яах гэж шаардлагагүйгээр тэрүүгээр дамжаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Би чиний тэр хувьд нь үг гэдэгтээ бүр түн бом санал нэг байна. Манай монголчуудын би бол ингэж бодож байна. Ихэнхт нь энэ одоо бүр буухгүй. Сая Трампаар боловсролын ямаа татаа болгоч юу? Үгүй би харин тэрэн дээр санал боловсролын ямыг байхгүй болгоод зүгээр стандартаа олон улсын стандартын тэгвэл бид нар зүгээр сургууль дээр тавьчих. Бид нар ягаад өөрсдөө стандарт боловсруулах гэдэг байгаа гэдэг асуулт гарч ирж байгаа. Яг нь монгол хэлний л стандартыг бид нар барих ёстой. Тэр чинь бол биднэрт юник. Бусад юм нь бол зүгээр Америкийн стандартын тэгвэл барьчих л дээ. Тий. Энэ язгуур их хэлээ бол авч үлдэнэ гэж байгаа шүү. Монгол хэлний стандарт бол бүгд жигд ингээ барий. За тэрийг бол ингээд уус өөрөө ганцхан монгол хэлний тэг хүүхдүүд ийм чадамжтай болцсон байх ёстой гэдэг стандартаа бид нар барий. А тэрийг сургууль дээр нь хувийн сургуулиуд бүгдийг нь болгочоод сургуулиудаас зүгээр стандартыг шалгаад байхгүй бол тэр сургуулийн байхгүй болох ачмаар байхгүй стандартаа барьж чадахгүй. Тэгвэл тэр хүүхдүүд чинь өөр сургууль руу. Чи одоо мэдэн шүү дээ Америкт тэр сургуулийн дистриктийн борд гэдэг амар их. Зүгээр яг тэр борд л мэддэг. Тэрийг Канадад хуульчдын холбоо нь яамнасаа том. Тэр хуульчдын холбоонд 20 хүн л байгаа юм. Гэхдээ яг энэ нөгөө нэг хийт team drastic change хийхээр одоо софтвер дээр ч юм уу асуудлууд айгүй хэцүү гараад ирчдэг байхгүй. Програм дээр жишээлбэл хуучин програм ингээ асуудалтай. Одоо манайх хуучин програм байхгүй. Хуучин програмыг шинэ програм руу яаж хамгийн зөөлхнөр хурдцтай шилжүүлдэг вэ гэдэг технологи гэдэг байхгүй. Одоо Amazon ч бүх одоо технологийн компаниуд дээр мэдгэдэггүйгээр бүр шилжүүлсэн байдаг байхгүй. Чи шүүн унтаа босоод ирэхэд Facebook чи шинжлэгдсэн байгаа. Тэр чинь хуучин технологи алаа шинэ технологиг шууд газ оруулаад ирж байгаа байхгүй. Яг шинэ team технологиг бид нар энэ боловсрол дээр бас хийх ёстой гэж бодод байгаа байхгүй. За хуучин үйлдэл систем, хуучин систем байлаа, шинэ систем гарч ирлээ. Хоёулын зэрэг эхлүүлээд хуучин нь угаасаа хүн аттракт хийх боломжгүй шинийг бүр хамаагүй даваа ичгээр хүмүүс угаасаа шинэ рүү migrate хийчихдэг. Migrate нүүчж байгаа. Илүү дээр боломжийг гаргахыг хэн муу сонголт дээр байгаа л байхыг үсгэн. Тэгэхээр бид нар үүштэй drastic change хийхин тулд эхлээд тэр шинэ концепт, шинэ технологи, боловсролын технологи боловсруулад ингээ хажууталт нь бүр ингээд бүх юм давуу байх юм бол хүмүүс угаасаа л хүүхдүүдөө сайн сургууль руу ингээ шилжүүлчихнэ. Тэр яг практик дээр яаж ирэх юм бол гэдэг надад сонирм байна л да. За угаасаа нөө захиран зарцуулалт төсөө. Одоо UB Cap дээр хар заяа. UB Cap дээр бид нэр гараа өргөд гудамжнаас такси барьдгийг болггээгүй. UB Cap-ийн офер нь өөрөө тэрийг давчиж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс хүсүүсээг угаасаа шилжиж байгаа шүү дээ технологи. Тэгэхээр тэрийг яг хийх ихний арга нь юу вэ гэдэг вэ? Энэ чинь амар том салбар байхгүй. Одоо боловсролыг ярих тул тий. Тэгэхээр бид нар нэг батлагдсан концептыг нэг газар л яг хэрэгжүүлээл яг тэгж улсын сургуулийн хажууд яг ингээд панк гэж шилжүүлж харуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ болчвол бүгд л дороош. Одоо жишээ нь ингээд юу шүү дээ тий. Лабораторийн одоо 3 сургуулийн хотод амьдлаг. Би бол тэрний нөгөө яг фандинг тий орлого тэгээ үйл ажиллагаа эдэр нь бүгд яг тогтворчоод нөгөө шинэ үйлдэл систем юм шиг болох хэрэгтэй байхгүй. Тэгтээ улсын сургуулиуд шүү дээ. Тийм төрөөс татдаг биш болох хэрэгтэй байхгүй фандинг нь. Тэгсэн мөртлөө чанарын яг олон улсын стандартаар нь барьж идэг. Тэр жишгийг одоо жишээ нь хаана вэ? Төрөөс татаасгүйгээр гэхдээ гол нь энэ чинь улсын сургууль яриад байгаа шүү дээ, тийм ээ. Хувийн сургуулиуд сайн хийж байгаа сургуулиуд байгаа шүү. Тэр ноу хавыг тэгвэл фандингийн шийтгэл асуудал юм шүү л гэж. Харин тийм фандингийн яаж шийтгэл гэдэг л
яг толгой гашлагж байгаа асуудал байгаа юм л да. Яг практик дээр хийчих юм бол тэр drastic change буюу огцом өөрчлөлтийг бол за энэ сургуулийн модельийг дөр айлгах гэдэг шүү дээ. Тэхийн тулд ахаал нөгөө ингэж байгаа байхгүй. Америкч нь болохоор нэг ч хүүхдэд $11,000 илүү өгчтэй юм байлаа шүү дээ сургуульд нь. Нэг хүүхдийг та нар жил ингэ сурахад $11,000 өгье. Тэгтээ манай төсөв бол нэг 11,000 төгрөгтлөө хавцаа авах. Тэгтээ тэр үйл ажиллагаанд ерөөсөй оролцохгүй гэдэг байхгүй. Хүүхдийн нь тоогоор зүгээр шилжүүлчих. Аль багш хэдэн төгрөгийн цалин авж байгаа тэрэнд чинь бид нар оролцохгүй. Хүүхдүүд чинь тоогоор мөнгөийг чинь өгье. Хинийгээ ажиллах нь лагаа эднүү луунгоо эднүү байшиндаа байна уу байшингүй байна уу бид нар падли байхгүй. Тэгтээ бид нар стандарт очиж шалгая. Стандарт төгрөгөө мөнгөө ч өгөхгүй сургуулж байгаа шүү. Тэрний нөгөө багшийн цалин руу орохгүй шүү. За тэгэхээр яг уу тий боловсролын салбарыг либералчлах гэдэг шүү дээ тийм үү? Үгүй бүр pure liberal биш те private school биш. Тэгтээ стандарта либералчлан гэдэг нь бүр огт хайна гэсэн үг биш үү? Оператор биш. Тэгтээ оролт гаралтаа л хэмжиж гэж байхгүй. Оролт нь бид нар нэг ч хүүхдэн дээр өгж байгаа мөнгө нь тодорхой. Гаралт хүүхдүүдийн баригдах стандарт байна уу гэдэг хоёроо шалгая. Тэр завсар юу болж байгаа нь хизээ амарж байгаа юм руу бид нар оролцохгүй шүү гэдэг дээр л очимоор байхгүй төр. Төрийн албанд инженерчлэл гингүүт би зүгээр ингэж л бодлоо л доо. Энэ нөгөө pick and choose ингээд дуртайгаа сонгоод байдаг зарчмаар биш. Нэгдсэн журмаар ингээд яг юугаа гаргамаар жанжин шугамаа. За тэгвэл боловсрол дээр яг ажилтдаг концептыг эхлээ болгоод бүгднийг трансфер хийгээд хурцтай шилжилтээ хийж үзүүлэх хэрэгтэй байхгүй. Харин тэгэхээр яг бид нар ерөөсөө менежментэд оролцохгүй чухал одоо санхүүгөө prioritize буюу нэгт тавина. Одоо юу гэдгийг хэд хэдэн зорилт тавиал бүх салбар руу ингэнэ гэдэг л юм байх гэдэг. Би хувьдаа бол зүгээр зарим яам бол бүр байх шаардлагагүй гэж бодож байгаа. Зарим биш ихэнх нь байх шаардлагагүй гэж бодож байгаа. 96 оны засгийн газар бол 8 яамтай л байсан юм билээ. Яам хэрэгтэй юу гэдэг асуу. Бүр тий. Яг уу юу байл та. Бүр ингээд нөгөө юу гэдэг лээ? Стратеги ач холбогдолтой гэдэг лээ. Яамнууд байг. Гэтэ ихэнх нь хэрэггүй санагдаад ажиллах болчихлоо. Тий. Одоо Аргентинд Хавьер Милей ерөөсөө тэрийг л хэрэгжүүлсэн байгаа шүү. Эсвэл мэрэгчлэнүүдээ халаад яг тэр мэрэгчлэнүүдийнхээ авж байгаа өндөр цалин өндөр төсвөр олон улсын тэр хүмүүсийн авчраад тэгвэл цалинжуулалт. Цөөхөн. Тэгвэл тэр McKinsey Enter гэдэг тэр нөгөө консалтинг фирмыг яг авчираад танах энэ дэр хүн аваад яг энэ асуудлыг шийдэж шүүл захиалах уу яг тэрийг өөрсдөр нь хийлгэл. Уг жигмэр л. Гэтэл нөгөө асуудал нь бас нөгөө болсон болоогүй баахан лиценз зөвшөөрөл энэ нөгөө би бол зүгээр коммунизмын үлдэгдэл юм болов уу гэж хараад. Тэгвэл лиценз зөвшөөрлийг зүгээр тэгэл дуудлага худалдаан дээр нь орхих асуудал юм шиг. Харин тий. Тэгээд харин тэр чинь хэлээд штэ. Чөлөөлөхгүй байгаа даа. Ерөөсө юу ч чөлөөтэй биш байгаа даа л да. Чөлөөлөх сонирхолгүй хүмүүс байгаа. Харин тий. Хоёлоо гэхдээ шийдэл ярьж явах дээр яг feasible хийх боломжит шийдэл ярих хэрэгтэй гэж харж байгаа. Зүгээр яг хуу ideal ингээд ийм гоё вариантыг бол энэ ч ярьж болох л байх л та. Амар холын юм угаасаа тэр эрийг солиход амар хэцүү учраас гэхдээ бид нар бол нөгөө боловсролын салбарыг хэрвээ янзалчвал гэж бодъё л да. Бид нар хэрвээ яг үнэхээр зөв голтролтод нь оруулах юм бол тэр бусад салбар бол засагдах нь нөгөө цаг хугацааны асуудал болчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ягаад гэвэл боловсрол сайн боловсон хүчин гарч ирээд тэд нар чинь хэдэн жилийн дараа ажлын байран дээр нийлүүлэгдээд сайн мэрэгчлэлтнүүд гарч ирээд зөв хандлагатай мэрэгчлэлтнүүд гарч ирээд тэр салбаруудаа уусаа татаа аваа явчихна шүү дээ. Тэгэхээр тэр юмыг бид нар засгаал одоо ингээд зовоодох шаардлагагүй байхгүй. Тэгэхээр суур юм одоо бид нар хийчих юм бол 10 жилийн дараа бусад салбарууд угаасаа засагтаад эхэлчих байхгүй. Би бол одоо энэ Монголц гэдэг ингээд PC-гээр бид нар одоо бас дэлхийд гарч ирээд байна шүү дээ, тэ. Геймингээр. Энийний суурь чи хаан тавигдсан 2000 оны үед PC гейминг Монголд тархмал болсонтой холбоотой байгаа байхгүй. Ийм wide ингээд бүр тэрэнд хаасаг үл бисэддэг байснаас зах зээл тэнд ингээд тэ чөлөөтэй ажиллаад үр дүн нь одоо ингээд 20 жилийн дараа бид нар амсаж штэ тэрний үр дүн. PC ингэж либерал болоод зах зээлийн төр оролцоогүй тэр PC-н дээр бол тэ PC-ний үн тэд байх хэвээр энэ гэж ерөөсөө оролцоогүй хүүхдүүд сайн дураараа багууд болоод хоорондоо үздэг болоод багууд бүртээд одоо л 20 жилийн дараа бид нар өгөөж намсаж шин. Үнэтэй ижлэгэн боловсролын салбарыг яг ингэж либерал болох юм бол ирээдүйд 20 жилийн дараа бол бид нар угаасаа бүх салбарууд
Онлын хувьд бол ингээ болгочмоор байна л да тийм ээ. Яг хуу яарад байвал тэгээд хурдтай хийвэл нөгөө крулати орж ирдэг байхгүй. Мэдээж амар крул юмнууд хийж эхэлдэг байхгүй. Угсаа. Хүнд хэрцгий тийм ээ. Одоо Элон Маск чи хэрцгий юм хийгээд байгаа шүү дээ. Хэрцгий юм орхос аргагүй шүү дээ. Хурдлыг гэвэл. Одоо уус тэгээд юу гэдэг л да. Хүнд шийдвэрүүд айгүй өвдөлт амсдаг гэдэг. Тэгэд одоо сая бол жишээ нь эрчим хүчний реформ хийгээд ихэд цэнгүүн гүшүүн бид нар одоо өвдөлт мэдэр хэрэгтэй гэд улсууд тэрийг нь ойлгохгүй байх шүү. Тэр үгийг. Тэгээ баг мим болгоод ингээд ягаад гэтэл бид хэдийн бурууч гэж юу ах вэ? Энэ эрчим хүчний салбар угаасаа л тэгэл байгаа байдал нь л төрөөс татаастай тэгэл юм хогийн л байсан шүү дээ тий. Тэгэд энийг засахын тулд одоо нөгөө мэсцлэхийн тулд өвчин намдах тарай хийн үст. Тэгэхээр боловсролын салбарт ч гэсэн тэр өвдөлт тодорхой хэмжээгээр cruelty орж ирэх нь л тийм ээ. Тийм cruelty орж ирэхээр фандаг муутай мяс сургуулиуд тэгэл байхгүй болно л гэсэн үг шүү дээ. Тэнгүү тэр хавьд байгаа эцэг эхчүүд нь мэдээж хэцүү байдал амсан. Тэгээд дажгүй сургууль руу зориулал нөгөө байраас холжилт таарна л та муу сургуультай газар. Одоо тэгэл хүртээмж талаас аль хэдийн муу байгаа болохоор яах юм бол тэгэл яарам руу хаавсан хол сургууль руу хүүхдэнд нь шүний явал над шиг тэгэл үүрээр хүүхдүүд алхаж байгаа ш тэр cruelty бол байс. Хүн байж л би тэгээ яагаад тэгэж алхдаг байсан чинь математикийн сонгонд явахгүй л тэгээд алхаад исэн юм байл л дээ өөрөө сүулдэ ойлгосон ш. Тэрнээс биш нөгөө гэрийн хажууд бол байхгүй. Гэрийн хажуудлын сургууль муу болонгууд математикийн сонгонд явуул ингээд хоол явуулдаг л байсан юм байна. Тэгэл тиймэрхүү сонголтуудаа тэгэл зах зээлийн зарчмаар хийгээл. Эхэндээ яг хэцүү байж болно те. Гэтэ үр дүн нь бол хэдэн жилийн дараа бол сайнаар гарна шүү дээ тэр чинь. Одоо яг сая хоёлаа ингэж ярьж байна л да. Инженерчил, шинжлэх ухаанд хүүхдүүдийг яаж дурлуулах. За тэгээд нөгөө мэрэгжлийн хүмүүсийг авчирч цалингийн нэмий. За энэ бол байж болох хамгийн боломжтой хувилбар байх. Гэтэл практик дээр бас тийм биш байдаг. Одоо ингээд 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсрол дээр ярил л. Тэгэнгүүт бид нэр мөнгө санхүү зарцуулахгүйгээр бодлогын хувьд хийж болох өөрчлөлтүүд байгаа юм. Тэгээ хүнжлийн хоёр хөлөөж ийлгээд. Инх амгласаа тэгэл үзүүлсэн биз дээ. Суглаагаар цэцэрлэгтээ ордог байсныг суглааг болгоолдог. Зөв менежмент хийвэл боломжтой шүү дээ. Хин ч өвдөөгүй шүү дээ. Тэрэн дээр бол болгосон шүү дээ. Хувийн цэцэрлэгүүтэй хамтрал зөв менежментээр бол би бол боловсролыг бол дорн шийдэж болохоор санагдчихна. Хүүхдүүдийг хим физик, биолог дурлуулж болох уу? Болно. Яаж? Мэргэжлэнүүдийн авчиралт. Харин би бол эхний ээлжинд ингэж бодож байгаа. Мөнгө нь байхгүй шүү. Эхний ээлжинд бид нар зүгээр англи хэлийг зүгээр хэрвээ яг зөв зэгцтэй дунд ангид суулгаж чадвал хүүхдүүд хүссэн үсээгүй YouTube-ээр тэр гой сонирхолтой хичээлүүдийг аваад үзчих واخхой англи хэлээр. Тэгэхээр ямар ч үсэн англи хэл сурах хэрэгтэй байна. Орондоо яриа. Тэг манайхан ч нөгөө англи хэлгээ тэгэхээр бид нар угаасаа 2000 англи хэлний багш хэрэгтэй одоо яг үнэхээр сайн заах. Native speaker. Yes. Тэгэх юм бол бид нар хэлний асуудлыг дунд ангид шийдчихмээр байхгүй. Яг тэгвэл цаашаа явчих шүү дээ. Тэгэх юм бол тэд нар чинь угаасаа сайенстай сонирхолтой хүмүүс нь YouTube-ээр угаасаа өөрийн дуртай юмнууд байгаал хангалттай одоо контент амар илбэг болсон шүү дээ. Одоо ер нь дэлхийн иргэн бэлтгийг үйл угаасаа бид нар англи хэлтэй иргэн бэлтгэхээс өөр аргагүй юм лээ. Англи хэл, монгол хэл хоёулангийн бид нар яг үнэхээр сайн төвшөнд барьж явах юм бол бусад асуудлуудыг хурдан шийдэж болохоор байгаа байхгүй. Англи хэл чинь ганц нөгөө мэдээж оюуны хэмжээр биш ч гэсэндээ маш олон юм руу хүрэхгүй болчиход байна шүү дээ, тийм ээ. Эсрэгээр ингэсэн шүү дээ. Harvard дээр ч юм уу одоо дэлхий дээр гарсан бүх контентыг монгол хэл рүү хөрвүүлэх зардал шүү дээ, тий. Тэр нь тэр 2000 сайн багш авахаас бүр хамаагүй үнэтэй болт юм бэл. Монгол тэгэн шүү дээ. Тийм их юмыг наашаага орчуулах зардлаас одоо тэр юулүрийг буруу харуулж байгаа чинь гэсэн үг шүү дээ, тийм биз дээ. Харин тэгснээс бүх хүүхдүүд англи хэл дээр fluent буюу сайн native speaker шиг болгоцсон дээр юм бэл. Тийм. Одоо яг ёстой нин тэргүүнд хийх ёстой ажил тэр юм шүү. Илүү дутуу гоншгохгүйгээр яг ингээд. Тийм бид нар англи хэл дээр сайн ажилладаг. Сингапур ч харин тийм байгаад байгаа хгүй. Бид нар бол ингэж яасан. Үнэхээр боломжтой байсан. Одоо ингээд сонгон найрхан 443 хороотой. Тэгээд улсын хурлын гишүүний захиран зарцуулах төсвөр тэр ч босон болоогүй баах юм байгаа. Жижиг сажиг тэр тэгэл баахан гадаад мадаа томилт яваал мега тус сурталчлал нэтэргээд практик дээр яг үндэ юм байхгүй заяа. Яг үнэхээр хөрөнгө оруулагчтай ингээд хийх юм бол тэр нэг их зардал гарахгүй зүгээр тансаглал байгаа байхгүй. Тэнгүүд 43 хорон дээр 44 англи хэлний төв барьж болж байгаа. Би өөрөө хэлний төв барьж яс учраас надад яг хүний нөөцөө хомсдолтой болчихлоо чи. Тэрэн дээр болохоор ийм шийдэл байгаа. Солонгосын сэтгэл зүйчнэр
нөгөө self learning хийжсэн. Тэнгүүт эн чин би бас юу их гэдэг шүү дээ. Ер нь бол аль болох зардал багтаагаар ашигын бус их гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр дотроос нь хүүхдүүдэд peer study хийдэг. Team системтэйгээр явуулаад тэр нь incentive-тэй. Тэрийг бол яг зүгээр бидтэй зүгээр нэг жишээ шүү. Энэ бол нэг дүүргийн 40 дэх хорон дээр хийж байгаа. Peer learning хийж болох юм байна гэж харсан бид нар. Хүний нөөцийн хомсдолгүйгээр. Зүгээр сэтгэл нь хувилгээд хэлчихье. Одоо нөгөө клишэ юм руу орох. Хоёул айгүй их нөгөө хүнийг удаж байгаа хүнийг тархин ядраадаг гэж шагаа дээр комплейнт ирсэн байлаа шүү. Тэгэхээр хоёул зүгээр жоохон гэдэг нэг юм монгол хүн шиг яриа одоо. Сэтгэл нь хувил хийж болохоор гэхдээ дан ганц сэтгэл биш шүү. Ийм менежментүүд байж болох юм байна л гэдэг санаа واخ. Self learning центрүүд хийж болох л та. Гэхдээ хэр сэтгэл зүйдээр хийгээд солонгосууд үзээд бүр ингээд нөө амиа хорлох рейт ногцсон багсан баг. Сэтгэл зүйч хэмчихэд бас хэцүү. Гэхдээ амиа орлолтын төвшингийг хэмжчихсэн байхгүй. За яг байж болох юм тий. Гэхдээ яг англи хэлийг нөгөө яг орчныг бүрдүүлээд тийм багш байхгүй бол бас хэцүү хаа. Би бол ингэж бодож байна. Энийг хийгээд оролдоод үзэх нь огт хийхгүй байснаас л ирэх. Үгүй эсрэгээр надаа ийм боломж байгаад байхгүй. За англи хэл заах soft east Asia-гаас дажгүй багш $1,000 авчирч болно гэж бодож байна. Сарын 1000 дээр сайн багш бол $1,000 олно тий. Олдно. 3,400,000 цалинтай гэж бодъё. Тий. Нөгөө байр хоол байна шүү дээ. За улсаас тэргийн нийтээр шийдэж болно шүү дээ. Сургууль дээр амьдрал. 1000-аар бол олдно. Үгүй би бол баг ингэж аахгүй $700 цалин өгөё. 300 нь бол 1000 хангалттай тий. $300 чинь хаусинг буюу сая төгрөг амьдрах асуудлыг чи шийднэ. Тэгээд зүүн өмнөд Азиас бид нар бол сайн англитэй багш нарыг бол 2000-ыг бол олчих бүрэн боломжтой байхгүй. Тий. Тэгээд төсвөө бодъё. 2000-ыг үрчих. Нэг багш дээр 1000, 2000, 2 сая. $2 сая. За сарын $2 сая. 7 тэрбум төгрөг юм уу? Сарын 7 тэрбум төгрөг. За тэгээд 9 сар заах уу те? Тий. За тэгэхээр 7 тэрбум биш 63 тэгэл болно. 63 тэрбум төгрөг л байх шүү дээ. Тэр чинь саксны шийд барих төсөв биш үү? Үгүй харин ийм боломж байх гэдэг. Жорлон барих төсөв биш үү? Яг жорлон үгүйсгээгүй шүү. Саксны шийдийг үгүйсгээгүй. Гэтэ саксны шийдийг хувийн Үгүй одоо манай Монголиш тийчрүүдээ солиол Монголиш те Монгол англи хэллийг хольд заадаг болов яг англи гадаад багш ирээл англи тэрэн дээр ингэдэм билээ. Нэг үндэсний аюулгүй байдал гэж нэг юм яригддаг юм л. Баахан гадных нэг авчрах. Гадаад хэл сурж байхад ямар үндэсний аюулгүй зүгээр харин тэгэж яригдсан заяа. Нөгөө моя бүлэг энэ төр чинь. Ягаад үгээр би буруу санаагүй Санжин Баяргоо зүгээр жиргэн дээр бичсэн. Тухайн үед би жоох хөвгцсөн болохоор мэдэхгүй. 6000 мегаватт юм л захиргаан станц зорих гад. Тэгээ нэг хэдэн мянга үлээ. Бас нэг 2000 үлээ. Хятадуудыг оруулж ирж ингэж одоо бариулна гэсэн чинь нөө. Гижсэн гэж байгаа зүгээр. Би тэр үед бол жоох хөвгт байсан. Яг хөө зөв PR хийгээд явуул болохоор л юм шүү надад бол. Гэхдээ болохоор штэ. Энд чинь миний салбар штэ. Би бол дэмжиж штэ. Би бол тэгмэр. Харин тий. Англи хэлийг шийдвэл биднэрт амар олон юм анблок болох гэдэг байна. Дараа нь жишээ нь дэлхийн нөгөө нэг мэдлэг рүү бид нар хүүхдүүд бүрэн шууд орох боломжтой болчихсон шүү. Дэлхийн мэдлэгийг авахд дэлхийн мэдлэгийг Монгол руу орчуулад байгаа болохоор бид нар хоцрогдож явна шүү. Тий. За тэгэхээр хоёлоо одоо ингээд яг боловсролын юу мөө төрийн юу гэсээр байгаа ингээд урагшилж ийн л да яриа маань. За тэгээ англиас урчлаа, ахлах ангид орлоо тийм ээ. Гадны мэдээж дэлхийн боловсрол эзэмшмээр л шүү дээ тийм үү. Дэлхийн боловсрол эзэмшихэд манай хүүхдүүдэд юу дутагдаад байна? Юун дээр анхаарах хэрэгтэй? Надад бол яг юу шүү? Бүр яг application process ярил л да хоёлаа. Өөрийгөө илэрхийлэх хүсэл сонирхлоо эрт илрүүлэх гэдэг дээрээ л унцдаг шүү дээ. Манай сайенс дээр бол болчихвол итгэв. Энэ байгаа шүү дээ. Тийм. Саяны өөрийгөө илэрхийлэх гэдэг ярьдаг хичээл байдаг юм л шүү дээ. Монгол. Бас ийм юм билээ. Манай нэг найз Колорадод гих сургууль хамт сурдаг байсан. Шууд Монголоос өрөөд ирсэн. Тэгээ чамд хамгийн хэцүү хичээл чи юу вэ гэгээд. Яг Монголоос ирсэн ч гэсэндээ англи хэл нь окей. Ингээд юм хийгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь шалгалтын дээр хамгийн сүүлийн асуулт чи юу гэж бодож ин гэдэг асуулт. Тийм. Надад ч гэсэн яг тэр проблемч байсан байхгүй. Тийм үү. Чи яг юу хиймээр вэ гэсэн чинь бодоогүй ээ тийм. Ингэж явж яг юу хиймээр вэ? Нэрээ би юу хиймээр бол би хэлсэн юм чил хиймээр байна гэдэг. Тий. Би яг юу бодох ёстой ингээд тий. Би өөр нь юу хүсэх ёстой вэ гэдэг асуулт. Та хэлэлтэй гэдэг. Би таныг хэлсэн юм хиймээр байна шүү дээ. Харин тий.
Тэгэхээр харин тэр юм байна те. Тэр яах ёстой бол хүүхдийг бид нар боддtiin нөгөө багаас нь далавчийн таслаад идэм л. Одоо нэрнгээсээ PC тогломоор хүүхдийг одоо хориглоод бол дими юм байна гэд маш олон эцэг эхчүүдтэй бодож байна. Гэхдээ бүгд монголз болохгүй шүү дээ. PC-гээ тоглоод нөгөө PC ч юм болно гэдэг шиг. Тэгэхээр бас хэцүү нэг талаараа. Энэ хүүхдийнхаа хүсэл мөрөөдлийг дур хүслийг ингээд дураар нь тавих юм уу эсвэл тодорхой хэмжээний сахилга баттай нэг жанжин шугамд явуулах юм уу гэдэг асуудал шүү. Яг хөө тэрийг давсан альтернатив гаргаж л тэрийг дийлэх хаа. Эцэг эхчүүд нь чадахгүй шүү дээ. Тэр чинь харин effort ороод байгаа байхгүй effort гэдэг нь эцэг хийснийхээ хичээл зүтгэлд ороод байгаа. Авардах амьдралаа яа гэж үр хүүхдийн одоо юу сонирхож байгааг юу effort сонирхож байгаа заавал шүү орой орж ирж ийн л гэдэг шүү дээ. Нөгөө хүүхдийн хичээлийг тийм ойлгохгүй гоё бичгээл сууж байгаа шүү дээ ихэнх нь. Ямар юмных нь альтернатив байх вэ? Тэгэхээр хэцүү шүү. Амжиргаа шийдэгдэг үс болоод шүү дээ. Амжиргаа шийдэгдсэн байсан ч гэсэн цаг наргүй ажиллаад бидний нэг анхны хүүхдтэйгээ ажиллах юм уу ихийг нь мэдэхгүй л байна шүү дээ. Альтернатив гэхдээ байж болох юм билээ. Зүгээр хичээлийн дараах олон хөтөлбөрүүд бас бид нэр сетап хийх хэрэгтэй байхгүй хөл бөмбөг сакс эднэрийг чинь гоё заадаг эсвэл клуб болгоёг тэмцээн гэдрүүл нөгөө PC рүү явах байлаа тэндээ цаг зарцуулсан байсан. Би энэ тамирын юмнуудаа тэр альтернативд чинь байхгүй болохоор хүүхдүүд угаасаа өөр сонголтууд хийх боломж нь тэр л байгаа шүү дээ хамгийн. Гэхдээ би бододсон чинь ер нь яагаад ингэ PC-нд манай ангийнхаа орсон чинь гадаа хөл бөмбөг тоглохоор заалахгүй цасан дээр тоглож болох ч гэсэн арай чанга байдаг байхгүй. Үүн бол тогломоор тий. Сакс макс чинь гадаа тоглохоор нэг ингээд хар дээрээ өрөх хүрлээсэн хар юм энэ нь ингээд бор олцсон орж ирдэ шүү дээ. Гой заал байсан бол юу гэж л тэгэл гадаа тийм шүү дээ. Тэгэхээр ер нь PC ягаад Монгол тэгэхээр ядаж тухтай дулаахан орчин байгаа учраас тэгэл бас өвөл зөнгөө тий. Өвөл зөнгөө 24/7 байдаг ганц юм юм байлээ шүү дээ. Монголд яа PC их байдаг. Одоо уг нь хүүхдүүдийг спортоор хичээлүүл илүү сахилга баттай бол. Гринланд чинь яг тийм л асуудал болсон юм л шүү дээ. Гринландд өсвөр насны архитал чинь бүр гаараа Айсланд уу? Тий, Айсланд. Гаараа тэгээд хөл өмгийн талбайг өрсөн. Тултал нь ихийг барайл зүгээр. Тэгээ явсаар байгаад Аргентинтай тэнцчдэг ч шиг дэлхийн аваргаар. Эн чинь амар ялдахгүй 300 мянган хүнтэй газар. Тийм шүү дээ. Тэд нэр тэгж болж байгаад бид нарт тийх бүрэн боломж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд заалны асуудал байгаа шүү дээ. Бүр оюун санааны хувьд ч бие махбодын хувьд ч ингээ амар лаг хүн бүтээсэн байгаа байхгүй те улсаараа. Тэгээд тий хүүхдүүдийг тэгэх юм бол гол нь зүгээр спортоор хичээллүүл нэгдүгээрт ирүүлчих хэрэг. Гол нь тэр багаар ажиллах чадвар, хүн болох сахилга баттай байх гэдгийг сураад байгаа шүү. Уралгаар хичээллэхээр илүү гоё бүтээлч тийм ээ. Альва зүйл тийм romanticized ингэж хандсан ийм байгаад байгаа юм болоо гэж хараад. Манайх яг хуу тэрэн дээр шийдэл боловсруулад одоо туршаал явуулж байна л да. Манайх гэдэг нь Pinecone-оор. За. Тэгэхээр яг хуу бид нар нөгөө саяны сургуулиуд дээр нөгөө мэдээлэл зүүн технологийн нөгөө програмчлалын хичээлийг ингэж лабораторийн айгуу гоё өөрсдийнх шигээ болгоод үнэтэй компьютер тавиад 7 хоногт ордог цагийн нэгсгээд багш нар нь манай багш нар байх юм шийдлийг санал болгоод байхгүй сургуулиуд дээр. За. Тэнгүүт нөгөө тэр лабораториуд ингээ олон болчвол бүх сургууль ер нь мэдээлэл технологиг өндөр чанартай заадаг болчвол манай инженерүүд, программист инженерүүд их болох гэдэг байхгүй. Тэрийг л бид нар хийн гээд 10,000 инженерийг тэгж бий болгоё гээд. Тэрийг хийгээд чадвал нөгөө бусад сабжектыг нэмэх нь биднэрт асуудал болох байхгүй. 10,000 инженерийг хэр хугацаанд бэлтээ гэж зорж байгаа юм. За 10,000 инженер харахад яг дундаас нь болж байгаа тооцоор бид нэр 30,000 хүнд хичээл орох хэрэгтэй болж таарсан ер нь бол. 30,000 хичээл. Биднэрт 1000 багш байвал 10 жилийн дотор хийчихэр юм байна гэж байна. Мэдээлэл технологийн 1000 багш байвал англи хэлний 1000 багш, мэдээлэл технологийн 1000 багш байвал тэгэл бид нар дэлхийд гарах юм байна гэж бодоод байгаа юм. Мөн ээ. Тий, наадах чи яг л зөв тоон. Universal төв 10 жилийн хугацаанд 10,000 хүүхдэд заасан байлээ. Гэхдээ бид нар бол нийтдээ бол энэ хугацаанд нэг 100-аад л багш байсан баг. Тэгээд заасан тэр. Тэгэхээр 1000 гаруй хүүхэд залуучууд бол гадагшаа сурсан байгаа юм. Тэгэхээр нөгөө би наад тоогч юм бол аяга хантай байна гэж хараад байна л да. Тэгээд дэлхийд гарна гэснээс нэг зүйл асуумар санагдаад. Бид нар ер нь ингээд Facebook, Instagram, Twitter, X, Uber гэдэг шиг ийм unicorn компани Монголоос гарах боломжтой юу? Боломжгүй мүү гэдэг дээр хариулах хэрэгтэй юм шүү. За, боломжгүй байх шалтгаан байхгүй байгаа байхгүй. Байхгүй. Тийм. Боломжгүй байх. Энд чинь асар их өндөр зардал, мартал, эрсдэл, мэрсдэл гэдэг зөндөө юм явдаг л бах та. Энэ л миний мэдхгүй салбар юм байна.
Баг л бүртгэхгүй байна л гэж би яриад байгаа шүү дээ. Бага тийм үү. Одоо ингээд нөгөө Avengers баг гэдэг шигтэй ингээд хамгийн сайн ингээд толгоонуудад цуглуулъя л та. Тэгэхэд бид нэр дэлхийд гарах аппликейшн их боломжтой. Хамгийн лаг толгоонууд биш хамгийн гоё би нэг ойлголцдог баг гарах. Яг зөв. Одоо Монгол зэнтер ч гэсэн ер нь хаасаагүй тийм билээ л дээ. Нөгөө бэстүүд нь биш. Яг ингээд гоё баг болдог. Тэгэхээр тэр байж болох хамгийн боломжит баг бол одоогоор яг цугларааг байгаа даа л гэж харж байна. Энэ нөгөө ямар нэг юм эхлэл 20 жилийн дараа өөр өгөөж өгдөг гэдэг шиг. Саксан дээр ч гэсэн гэдэг үстэй. Бүх одууд цуглараад нэг багт орохоор хийжээш авраг авдаг үстэй. Хамгийн хоорондоо ойлголцдог нь л хүмүүсээ авраг авдаг шүү. Тэгэхээр би тийм баг л бүртгэх ёстой гэж боддог шүү. Таамаг өнөө. Ер нь хэдийд бид нэр одоо бас яг төхөр урдаа гаргадаг. Би сая Лондонгийн зах зээл дээр хувьцаа гаргацсан шүү дээ. Үнэлгээг нас 1.5 8 биллион паунд гэсэн шүү дээ. 2 тэрбум доллар юм уу? Тий. Тэгэхээр чи би unicorn болчлоо гэж харсан шүү дээ. Investor бол баг тийм байна. Тий. Unicorn байгаа шүү. Тийм ээ тийм тий. Тэгэхээр чин гараагүй ш алхизээ гарцсан л байна. Тэгэхээр эн чин араасаа бас дагуулах юм байна тий. Тий. Санхүүгийн зах зээл чин бид амар хөгжөөд шүү дээ. Тийм байна. Гайхдаг гэсэн юм. Энэ интернет банк ингэж хөгжсөн орн бас Монгол шиг өөр газар ховор юм шүү. Америк барддаг юм л шүү дээ. Америк тий чин шилжүүлэг яг нөгөө Америк барддаг нөгөө олон зах зээл нь том. Тэгэнгүүт эсэргээрээ биднэрт одоо жишээ нь энэ Лаос, Маосын зүүн өмнөд Азийн зах зээл байгаа юм л шүү. Харин тийм. Тэгэхээр чин бид нар гарч болцсон байгаа даахгүй. Энэ тийм хол юм шиг инвесткор хийсэн л шүү. Одоо Солонгосыг Samsung, LG гэдэг нэг ганц хоёр Японыг ч гэсэндээ те Hitachi ганц хоёр компаниуд хөгжүүлсэн гэдэг чинь манай их ч гэсэндээ сугт дэшигээ татаад гаргаж ирчихээр геополитикийн асуудлаас үл хамааран энэ IT-ийн энэ финтекүүд энэ аппликейшн технологийн компаниуд ингээд гаргаж ирээд энэ улсыг сипги хөгжүүлчих боломж байгаа юм шүү. Би яар инвесткор дээр хүлээлт өндөртэй л шүү. Өндөр байна те. Тийш дээ одоо юу гэсэн үг вэ? 2 тэрбум долларын үнэлгээтэй байна гэдэг чинь. Манай нийт дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байгаа? 14-5 тэрбум л байгаа шүү дээ. Гэхдээ доллараар 14 тэрбум доллар л ба. Тий. Тэгэхээр тэрний 20% дээр баг байгаа юм шүү дээ, тий. Нэг л одоо л гарч байгаа тий. Unicorn. Гэхдээ инвесторч хэдэн жил ажилласан юм бол 20. Тийм одоо юм. Бүр анх эхлэлсэн бодоод байл л та. Тэгвэл магадгүй тий. Инвестор. Гэхдээ тэдний баг бүрдээ тэгэл хөөхөн байгаа юм шүү. Бол браво л гэж хэлбэр байна. Одоо ингээд нэг зүгээр дэлхийд дахна нэг юм яриад байгаа юм л та. Бид нар ингээд технологи хөгжихийн ирээр за одоо энэ AI яаж хөгждөг юм бэ? Яг нөгөө нарийн мэрэгжлийн спешиалистууд эднэрт л орон зай байгаа. Бусад хүмүүс ажилгүй болох юм байна. Ийм ирээдүр бид нар явж гинөө. Явж байгаа хөө. Тэгэхээр бусд нь яах вэ? Одоо код бичиж чадахгүй манус нь яах вэ? Креатив ажил хийх хэрэгтэй юм л шүү. Креатив юм ямар юмныхан бүтээлч юм байх вэ те ингээд өдөр тутмаа яаж байгаа тийм одоо тийм хүмүүс нь яах вэ? Бүх хүн бүтээлч юм л шүү дээ. Бүгд л стори хийж тэр чинь бүтээл мөн шүү дээ. Тэр нь креатив л байх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь монетайз болохгүй байхгүй. Мөнгө болохгүй байхгүй. Яг гоо тэр чинь сонирхож үзэж байгаа хүмүүсээс тэгэл мөнгө төлөх хүн гарч ирж. Хойло зүгээр ингээд нөгөө том зурглалаараа харахаар яг тиймэрхүү юм болчиход. Одоо жишээ нь боддоо дайн хий. Чи битэр буу яриад яах юм? Чи битэр тэр конопиг дардаг хэмжээний тэр юг хийх цөмийн зэвсэг хийх ёстой өстэй. Тэгэл үзэлцэн үстэй. Дайн их юм шаардлагатай. Гөө жишээ авч байгаа. Тэгээд тэгэхээр босод хүмүүс нь хэрэггүй байгаа ч тий. Хэрэггүй болохгүй. Үйлчлэгээл үлдэх юм байна гэж би бодсон. Үйлчлэгээнээс салбар үйлчлэгээл үлдэх юм байна явж явж. Үйлчлэгээч яг хүн дээр тулгуурласан үйлчлэгээ гэдэг шүү. Тийм юм бол юник юмнууд үлдэх баха. Тэр нөгөө ямар нэгэн юм чинь нөгөө интервалтай ингээд нөгөө түүх давтагдана гэж мод эргэж ирээд идэв шүү дээ нэг юм 80 оны джинс модонд ордог ч юм уу те нэг буцаад ингээл ягаад тэрэн шиг одоо бас бидний нөгөө ингэж хит их амьд бус харилцаа буцаага тийм амьд болох потенциал байгаа болов ингээд энэ илүү кул юм байна. Манайх бас тийм хий гэж яриалах. За. Тийм сүм талаар сонирхол. Орчин үеийн сүм хий гэдэм бол гэж бодож шүү дээ. Вау, орчин үеийн сүм like church? Yes. За, we need church. Тэр чин сэтгэл зүг ганц ангаадаг газар байгаа байхгүй эмчилгээний газар. Хаана их? Хотын төв залуучуудын очдог газар. Тэгээ ухамсарыг сэргээх хэрэгтэй байх. Аль ч салбар хөгжихийн тулд ухамсар сэргсэн залуу үе бидэрт хэрэгтэй байхгүй. Тийм бол хөгжил бидэрт ирнэ шүү дээ. Тэгэхээр залуучуудын ухамсарыг сэргээх газар л хиймээр байна. Тэгэхээр уг нь технологиос бас ингэж фокус хийх хэрэгтэй тий. Технологи чинь зүгээр тэр олон боломжуудын зөвхөн нэг нь болохоос зөндөл боломж. Тийм ээ тий. Зүгээр арай бас нэг хараат бус амьдрмаар шүү дээ.
өдөр тутамдаа. Тэр тэнд очоод тэр хүнийг өөрийн мэдлгүй нөгөө гэгэрл юм уу awareness буюу нөгөө ухамсарын сэргээдэг газар л хэрэгтэй байхгүй тэгээ гоё. Одоо нөгөө тийм байхгүй болохоор хүмүүс залуу үе чинь тэгээд баарсаа PC рүү яваад байгаа шүү дээ. Альтернатив байхгүй байгаа. Тэрийг энэ л өгөх хэрэгтэй байгаа шүү дээ. Байвал мэдээж очиж шүү дээ гоё газар хэл. Шангрилагаар дүүрэл залуучууд байгаа шүү дээ. Яагаад очиж байгаа. Өөр очихоор өлегтэй юм байхгүй юм чинь. Гачаа амбар шиг юм тэнд барьцсан. Зогсож явах орч. Одоо тэгээд хоёлаа бүр яриага нөгөө ирээдүй гэдэг юм руу чиглүүлэх гэж бодоод байна л. Яг л анх нөө ярьж ирсэн нараад явж байна. Тэгээд энэ бол хоёулын ярианы явс хамгийн сүүлийн парт байх болов уу гэж бодож байна. Одоо ингээд бид нэр 21-р зуунд ямар ирээдүй хүлээж байгаа юм болоо гэдгийг сонирхолтой байна. Амар хурдан өөрчлөгдөж байна. Утга 3 автууд гарч ирэх гэж байна. Марстер гарч байна. Генетикийн өөрчлөлт. Тэгээ би зүгээр яг энэ талаас бас ярих гэж бодоод байгаа. Магадгүй тэг яг энэ дунд энэ асар их өөрчлөлт, энэ quantum computing одоо юу болоод байгаа. Энэ дээр одоо манай монголчуудад ямар орон зай байгаа, биднэрт ямар потенциал байгаа. Аймаар одоо scary ирээдүй ч байж магадгүй, эсвэл асар их гайхамшигтай боломж ч байж магадгүй мэн гэж харж байгаа. Тэгэхээр одоо ингээд техник технологийн хөгжлөөр хангаахын дэвшлүүдийг харахад ч тэр Альцгеймерыг 30 жилийн дотор шийдэж болно ч гэж ах шиг те гих мэдчихлээ. Тэгээ энэ талаар хоёулаа зүгээр сайхан ярилцъя гэж бодож байна. Нэг специфик асуулт алах юм дээр. Тий. Яг уу ямар ирээдүй хүлээж өнгөрсөн 20 жил ч юм уу 20-30 жил бид нар юу хийсэн бэхээр зүгээр респонд буюу ирж байгаа юмд нь хариу үйлдэл үзүүлдэг амьдралаар амьдсан байгаа даахгүй. Бид нар тийм тодорхой юм чиглэл ч юм уу яг шийдэл байхгүй амьдсан учраас гинт санхүү ямарл болчлоо тэрэнд нь зориулаад бид нар нөгөө респонд хийж амьдрал гой машин гарлаа хариунд авчирж ундаг. Хариу үйлдэл хийгээд бас бид нар өөрсдөө яг юу бүтээ гэж зорьсон ирээдүгөө бүтээх нь бидний гол зорилго юм шүү л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгмэл сайхан ирээдүг бид нар хийж чадсан шүү дээ. Аа. Тийм зорилгогүй бол тэгэл болж байгаа юмд реакт хийгээл гэртэл байна гэсэн үг шүү дээ бид. Тэгэхээр залуу үеийг бид нар яг юу зорж байгаа юм гэхээр дэлхийд үнэлэгдсэн ийм залуу үеийг л бид нар бий болох хэрэгтэй байгаа. Дараагийн 20 жилд. Тэгэхин тулд англи хэл болон технологиг бид нар англи хэлтэй технологи бүтээдэг байхгүй бол технологи хэрэглэгч болон технологи хэрэглэдэг ухаан л бид нар өрөөс технологи бүтээдэг гаруудын боол байх нь үнэн болчиход бүтээгдэхүүн нь л байна. Тий. Одоо Facebook нөгөө мөнгө төлөхгүй бол чи өөрөө бүтээгдэхүүн нэ гэж байгаа нь тий. Тэгэхээр чи бид нар технологи бүтээдэг л хүмүүс болох хэрэгтэй байхгүй яар л та. Манай ирээдүй ерөөсөө л явж технологи боловсрол хоёр дээр л тулаад байна. Тийм бүтээдэг байх хэрэгтэй. Энэ 1500 он хүртэл Хятад улс айгүй тийм давмгаа байсан юм байна л да. Жугасаа хэлэн мянган жилтэй ингээд тэгээд бүр эд үедээ 1500 15 дугаар зуун гэж 15 дугаар зуун хүртэл нэг зуунд дунджаар 15 invention буюу энэ зохион бүтээл дунджилдаг байсан байна. Энэ гайхамшиг багхгүй юу? 7 жил тутам нэг You're welcome world гэж тийм үү ингээд цоошин цаас маа дээр гэд тэ амар гайхалтай. Тэгээд уналт эхэлсэн юм байна. Яасан гэхээр нөгөө сайхан цаг сул дараа эрийг бүтээн энэ гэдэг шиг төрдөө орж эхэлсэн юм байна. За сайхан төрд ингээ байгаад ингээд easy money. Ингэсээр хоо 500 жил бараг унсан юм байна. 2000 он хүртэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эндээс авах айгуу том сургамж байна гэж харж байна. Энэ дээр юу гэж бодож байна? Тэгээ бид нар одоо манай үеийн залуучууд мэдээж тэгээ одоо залуу үеч гэсэн мэдээж хэцүү амьдралаар бид нар амьдарчлаа. Ингиж болохгүй мэн гэдгийг бүгд ухаарч байгаа байлгүй дээ. Ингиж амьдарч болохгүй мэн. Тэгэхээр одоо эрх чөлөө ирээдүгөө гартаа аваад бид нар эрч хүчтэй ажиллах хэрэгтэй шүү дээ. Бөөнөрөө хичээгээд. Тэгвэл бид нар сайхан ирээдүг өөөсө бүтээж чадна шүү дээ. Бүрэн боломжтой нэг ихнээсээ харууллаа шүү дээ. Залуучууд донд нэг зүйл одоо нэг унтарцсан гэх юм уу нэг шинэ перспектив харах өнцөг бий болсон байна. Тэр нь юу гэхээр зэрэг ажиллаа л идэг. Тэгээд насны бүхснийг байр ахуй үетэй дуусаад байна л д. Тэгэхээр бид нар мэдээж энэ их ажиллах биш юм байна. Сэргэлэн цав авах хэрэгтэй байна. Овчин байх хэрэгтэй байна. Магадгүй эсвэл төрд орох хэрэгтэй байна зарим нь. Эсвэл ингээд мэдээж ухаалаг ажиллах нь илүү чухал юм байна гэдэг. Тэгэхээр ингээд ухаалаг үр бүтээлтэй ажиллах, асар их шаргуу ажиллах. Энэ дэнс хаана байт юм бол? Хоёул байх хэрэгтэй. Одоо ингээд Elon Musk гэдрийг харахаар бүр амар үр бүтээлтэй амар их ажиллаад байгаа. Хоёулаа байж ижил үгүйс үнэмлэхүү болно шүү.
нэг угаасаа тэр үнийг тойл баг. Ухаалаг ажиллахын тулд яах ёстой юм бол? Бидний ихэнх нь одоо ингээд одоо бүгдээр ингээд шагааг үзээд харж байгаа шүү дээ. Вау. За. Ер нь бол жоохон тархитлагаа зинэглэх хэрэгтэй юм байна. Энэ мэдрэмжийг би чамаас ч гэсэн хоёул уулзах болгонд авдаг. Сүүлд Сиэтлд шоудахтаа ч авсан. Ууж байгаа нүртэл ухаалаг. Тэгэхээр яаж яах хэвээр? Яаж productive байх хэвээр? Productive байхын тулд эхлээд хэмжиж чаддаг байх хэрэгтэй байна. Productivity-га хэмжиж чаддаг. Хэмжиж чадвал хүн сайжруулж чаддаг байхгүй юу? Яаж хэмжих вэ? Хэмжихийн тулд ухамсар хэрэгтэй байгаа байхгүй юу? Болохгүй байгаагаа харахчгүй байж яаж хэмжиж гэж бодохгүй шүү дээ. Эхний юмд. Тэгэхээр би нөгөө хэлээд байгаа нь бид нар хөгжлийг авчрах гэвэл ухамсарыг залуу үеийн ухамсарыг сэргиэх хэрэгтэй байна гэд. Тэгээд тэр сүмээ барья гэж л ер нь. Тэр би тэр ухамсарыг бол айгу яг зүгээр өөр дөрөө бодож үзэхээр энэ бол төвлөрөхтэй амар холбоотой юм байна. Суугаад төвлөрөөд сайн муу одоо өөр дөрөө SWOT анализлын гэсэн үг л те. Бид нар итгэхгүй байна. Бид нар бодохгүй байна. Бодохгүй гэдэг нь өглөө те. Ингээд тэр өдрийнхөө эцэст ингээд сайхан хит завгүй амьдраад байгаа байхгүй. Харин тий. Тэр чин асуудал болоод шүү дээ. Тэр завгүй амьдрахаас өөр арга байхгүй бас. Юмны үнэтэй байна. Мөнгө төгөр болох шүү дээ. Үгүй бас тэг гэртээ очиж завтай байгаа үедээ фейс угаал стори хийгээл зүгээр сууч чадахгүй. Тэгэж худлаа ирээд яхав те одоо хагас утсаа бас нэг хагас утсаа ажиллаад байгаа юм шиг. Тий. Хагас утсаа ухаас үзээ те PC утсаа ухаа завгүй шүү дээ. Тий утсаа угаад тэрний орон сүмд ир гэж аахгүй манаас. Зөв. Тийм бол бид нэр сүм барих бол ухамсараас сэргиймээр л энэ тэгэж нийтээр. Яг нь чи өөрөө өөрийнхөө сүм болж бас болно шүү дээ. Гэтэ бид нэр ингэж бодоод зүгээр би наадхан дээр чинь одоо үгүйсэх нь хашаа юм дээ. Чи өөрөө өөрийнхөө сүм болж болно гэдэг бисаа бодож л байлаа. Гэтэ бид нар яга фитнес явт. Бид нар яга хэлний төв явт. Бид нар self study өөртөө зарч чадахгүй байхгүй. Бид нар тийм систем нь баг. Бид нар аргачлаа мэдхгүй. Хүн гэхдээ өөрөө ингээд тасал хөдөлгөөн хийгээд аятайхан амьдарч болно шүү дээ. Тэгэхгүй байна. Тэр чинь харин юу гэдэг гэсэн технологи гэхгүй бас. Awareness буюу ухамсарыг сэргээдэг технологи байдаг гэсэн. Тэр технологиг л бид нэр эзэмших хэрэгтэй байна. Тийм байна. Тэгээ сүм барь гэж яриад байна л да. Тэр ер нь ойрын хугацаанд ер нь яг бодож байгаа зүгээр юм мөрөөдлийн хэмжээнд явж гинэ эсвэл яг бүр зорьсон прожект байна уу? Одоо санхүүжилт. Angel investor хайдаг дээр байна. Нэг хамгийн ихнийхээ юуруу орё л да. Санхүүжилт энэ нөгөө нэг бизнес болох боломжгүй учраас цэвэр сайн дурах болно. Хоёрт нөгөө crowdfunding энэ хийж болт юм уу? Тэрийг барих гэхдээ юу хэрэгтэй юм бэлээ? Одоо надад барих тэр нөгөө ариун сэтгэлд барилгачин хэрэгтэй болоод байгаа. Тэр бас авратай холбоотой. Чи одоо Парис ч юм уу Европын сүмд орох юм бол тэрийг барьж исэн хүн бүр ингээд би өөрийнхөө бүх юмыг зориулж барьсан мэдрэгдээд байдаг байхгүй. Ариун сэтгэлд барилгаж. Тий. Яг бол манай барилга ямар амаатай энийг дөхүүлээ шидчи шаврын шидчи гэвэл тэгж өрөөл тэр сүм болохгүй шүү дээ. Тэр мөнгөний хангалттай өгөл тэр ариун сэтгэл барилгач болох уу шүү дээ. Тэр байлаа шуналтай л юм байна шүү дээ. Да Винчигийн бүтээл эднэр чи яагаад тэгж сайхан гоё байгаад хүмүүс бишрэн шүтээд байгаа. Хамгийн сайн бүтээлчнэр тэр сүмд оролцдог байсан байгаа даахгүй тэр 18 сэргэн мандалтын үед. Тэгээ тэр ч нөгөө гайхан бишрмээр тэр үеийн хамгийн сүүлийн технологиуд орсон байгаа даа ш тэр сүмдэр нөгөө багнаггүй болгоно гэдэг чинь амар том технологи байхгүй тэр үедээ баг байх боломжгүй юм хэднэр хийсэн байгаа даахгүй. Тийм том цонх байж болно гэдэг чинь инженерчлэл нь бүр амар баг ш. Тэгээ тэрнээс хойш инженерчл апдейт хийгээгүй гэж үү? Хийгээгүй байгаа даахгүй. Тэр барилгын инженерчлэл. Сая наадах чинь зүгээр за Ренессансын үе чинь сэргэн мандалт 18 ч. Тэр хавцаа. Баабургаа нэг нийтлэл байсан. Оюунтнууд ба хөрөнгөтнүүд гэдэг. Тэ зүгээр яг тэр нийтлэлийг хоронгуулаад харахад эртээр үед бол оюунтан хүн бол одоо ухаантай мэдлэгтэй гэсэн үг шүү дээ, тэ. Мөнгөтэй нэг үзэхгүй, тийм ээ. Энд чинь муу хүмүүс, наймаачин хүн, тийм үү? Ингээд хувьслан явж байгаа юм л да. Тэгж жагаад ингээд явандаа бол яг хоо ингээд одоо лаглаг филс Ниши Фредерик Ниши одоо энэ нэг маань ингээд хааны хүүхдэд заагаад нэг мэдлэгээр мөнгө олоод нь штэ. Тэгээ явсаар гоо ингээд Пикассо дээр ирсэн чинь оюунтан хүн ч гэсэн хөрөнгөтөн болцсон. Тэгээд бүр нөгөө капитализм нь явсаар гоод тэнэг хүн ч гэсэн мөнгөтэй болж болдог болцсон те. Азар газрын тосмос олоод Америк хамгийн баян хүн болцсон ч шиг те. Тэр аваас өвлж авсан газар манзар дээр. Тэгээ Walton family-ийн тэр анхны хүүсвэрч ингээл зүгээр ингэ жишээ болгоо. Тэгээд одоо болохоор ингээд
Яг оюунтай хүн ч хөрөнгөтэй байж болно, хөрөнгөтэй хүн ч оюутан байж болно, аль нь ч биш байж болно. Бие биентэйгээ ингэж ойлголцох нэг юм концепт ярьж байгаа байхгүй. Бид нар нөгөө мөнгөтэй болохоор ухаантай гэж. За тэгээ би энийг яагаад яриад ийнү гэхээр зэрэг капитализм чинь бид нар лөө хит хүн орчхоор тэр нөгөө сайхан сэтгэл барилга чинь тэр Ренессансын үеийн тэр зүйл нөгөө тэр түүхийнхаа хувьд айгүй гоо ингэж нийлж болж исэн бол одоо 2025 онд баг эдийн засгийн концепт боломжгүй юм шүү. Гэлжүүл энэ би готрон гүйцэлтэн болчихоо. Бодё л та тий. Чи бүх юмыг мөнгөний төлөө одоо яг хийж байгаа юм. Үгүй. Энэ харал та. Бид нэр спонсор энэ value бүтээх гэж. Тэгэхээр тийм хүмүүс угаасаа л цагийн цагт төрдөг л хэвгүй тэр байгалийн жамаараа. Сайхан сэтгэлт хүмүүс угаасаа төрдөг л хэвгүй. Тэр хүмүүсийн зүгээр capability буюу чадамж нь хүчтэй байж чадахгүй болохоор л тэд нар нэг газар авч чадахгүй байх. Эсрэгээр нэг муу сэтгэлтэй хүний capability буюу чадамж өндөр байгаа даа учраас л дийлдэгдээд байна л та. Чи тэгэхээр яг хуу сайхан сэтгэл барилгачин гэдэг айдианд бол итгэж штт тийм ээ. Тэгэхээр би тэр хүний capability нь болоё гэж байхгүй. Чадамж нь бий болоё. Тэрийг дэмжийл гэдэг л ажиллагаа шүү дээ. Энэ тэгэхээр барилгачин хүн байвал бас уриалж болохоор бүтээлч хүмүүс тий. Хамгийн сүүлийн үеийн технологиор л бид нар барих хэрэгтэй байхгүй. Бүтээлч байдлаар. Хэр хэмжээний мөнгөөр ойролцоогоор тэр хязгааргүй хөө тэр нэлээд их юм орох хаа. Тийм үү. Ямар нэгэн ballpark number вэ? Зан удсрын юмыг яаж үл зан удс чинь тэр хүмүүст. Зан удс чинь тэр үеийн амар том технологиудтай байдаг шүү дээ. Тийм тийм. Залгаасаа энэ мэддэхгүйгээр бурхан урлагдчих чинь. Амар хэцүү юм. Одоо тэгэл дэлхийд биширч байгаа шүү дээ. Тэр хүн тэгэл үе үед тиймэр хүмүүс төржлөх зан удс. Дараагийн зан удс бидэрт байхгүй гэхийн үгс. Тэгээ бүрийн тэндээс хүмүүс ирэх ёстой байхгүй тэр зан удс шиг бид нар. Тийм байна. Тэгэхээр цаг хугацаа тэр хүнийг би авчирна л гэж хүлээж байгаа шүү дээ. Ирэх юм бол би capability нь болъё л гэж. Окей. Бүр ингээд амар ихэн бодогдууллаа шагаа. Тэгэд манай нэвтрүүлэг маань ингээд юу байдгийг бас битэр продюсер битэр ярьд юм аа гоё хай дээр дуусгадаг юм гэж. Хүмүүс хөөе яач хөөе жахад гэдэг дээр зүгээр айгу энэ миний нэг масохист зан хөдлөд баг шүү. Тэгээд хоёлаа мэдээж бас хэрвээ үзэж байгаа хүмүүс маань хүсвэл одоо шагаа битэрчтэй Америкт тэр Монголч тэр тэгэл холбогдчихл байдаг. Ахаад ярилцах цаг бол зөндөө мэдээж олдох бах. Тэгээд манай подкастыг тоогоод манай урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. Шагаатайгаа ярилцахад нөгөө fighting for my life нөгөө оюун санааны хувьд ам тавьж идэг. Тэгээд бас тийм ээ тийм айхтар гологдохоор хэмжээний байгааг байх гэж би хувьдаа найдаж байна. Тэгээд найздаа бас ажлын өндөр амжилт хүсье. 10,000 инженерийг бий болгох, Монголын залуучуудын оюун санааны, сэтгэл санааны санааг байлдан дагуулсан энэ сайхан сүмийг яваандаа ирээдүйд маш олон гоё төслүүдийг ингэж түүчээлж хийх, эх орныхоо хөгжлийн хөтчн байх болтугай гэж бас ерөөй амжилт хүсье. Баярлалаа. Ерөөл Батаршгүй. За, маш их баярлалаа. Тэгээд thank you guys. Та бүгд маань бит хоёрт энэ хүртэл тесч ингэж бит хоёрын яриг сонссонд баярлалаа. Тэгээд яг хоёр зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ өсмөр байна. Эхнийх нь лайк саба дараарай. Хоёрдугаарт нь яг энэ комент хэсгээр маш олон зүйлс ярьсан учраас хамгийн дуртай хэсгүүдээ бас бичээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. See you guys. За ингээд юун төлөө номын дэлгүүртээ хамтарч байгаа байлаа. Бид нар бас ингээд 7 хоног болгон та бүхэндээ нэг ном онцлоё гэж бодож байгаа. За тэгээ Mono Bookstore маань ч гэсэндээ одоо бидэнтэй үнэхээр гоё алсын хараа нэгдэж хамтарч байгаа учраас би багш хүний хувьд ч тэр ютуберхүний хувьд ч тэр та бүхэндээ байнга ном зөвлөж идэг. Тэгээд өнөөдөр бас одоо хамгийн анхны гоё санал болгох номноос эхлэе гэж бодож байна. За тэгээд энэ ном болвол Marcus Aurelius-ийн Meditations. За Aurelius-ийн Meditations маань маш олон ач холбогдолтой юм утгатай ном байгаа. За энэ хүн өөрөө манай эртний 121-ээс 180 онд амьдарч ирсэн боيو баг 2000 жилийн өмнө амьдарч ирсэн энэ хүний маань философи, энэ хүний хэлсэн зүйл өнөөдөр ч гэсэндээ дэлхийд дахна. Манай монголчуудын амьдралд ч гэсэндээ ач холбогдолтой байгаа гэдгээр үнэхээр онцлогтой. Энийг онцлмоор байгаа. За бүр зарим ном судлаачид номын хорхоотнууд бүх цаг үеийн шилдэг номнуудын нэгэнч гэж ярьдаг.
Тэгэхээр энэ ямар учиртай ном гэдгийг би зүгээр товчхон тайлбарлаад өгчий. Маркус Аврелиус гэдэг хүн маань өөрөө бол мэдээж Ромын маш мундаг гэр бүлд төрсөн. Дээрэс нь одоо тухайн үеийн бол эзэнт хаан Паис гэдэг хүн бол өргөж аваад за тэгээд энэ хүнийг бол ер нь бол Ромын эзэнт гүрний удирдагчаар ер нь бол бэлдсэн байгаамаа. За тэгээд ер нь бүх цаг үедээ бол бүр Ромын Empire чинь бараг 1000 жил ноёрхсон гэж бодоход топ 5 хамгийн шилдэг 5 одоо удирдагчдын нэг гэж ярьдаг. Маркус Аврелиус бүх юм байсан. Тэр хүнд нэр хүнд нь байсан, мөнгө төгрөг, асар их эрх мэдэл тэгсэн хүртлөө бүх юм нь байгаа нөхцөлд энэ хүн өдөр тутамдаа философийн зөв амьдрах, дотоод амар амгалан энэ болгоныг судалж бичсэн. Энэ одоо философийн тэмдэглэлүүд. Философийн тэмдэглэл гэхээр бид нэр айгүй сүртэйгээр ойлгоод идэг. Гэтэл тийм биш. Хэрвээ та бодлоо зэгцлэх гэж байгаа бол энэ хурдцтай амьдралд одоо жоохон ч гэсэндээ пауз аваад жоохон ингэж удаашралтай хандаж альва зүйлд ингэж төвлөрөх хэрэгтэй байгаа бол за магадгүй улс орон удирдах амбицтай байгаа бол компани удирдах амбицтай байгаа бол зүгээр философи сонирхдаг хүн бол энэ хэн болгонд хин хүнд хэрэгтэй учраас гэж байгаа. Номыг товчхон ярьчээ. Энэ ном маань бол ерөнхийдөө 5 хэсэгт хуваагдаж байгаа. Хамгийн эхлээд бол gratitude буюу талархлыг ярьж байгаа. Иргэн тойрондоо байгаа бүх зүйл талархаж байгаа. Энэ хүн Verus гэдэг одоо агуу хүн бол энэ үнийг өсгсөн. За дээрэс нь Roman Empire-ыг бол бүр хамтдаа удирдах гэсэн. Мань хүн бол 19 жил удирдсан байлаа. Сүүл ганцаараа удирдахаас өмнө тэр хүндээ талархаж байгаа. Ихтэй талархаж байгаа. Ээж маань ямар гоё жудагтай, ёс зүйтэй юм байсан талаар альва зүйл зөв шийдвэр гаргахын тулд инэрэнгүү байхын тулд яах ёстой. Бүх талархлыг эхэндээ оруулна. За тэгээ хоёр дахь хэсгээс бол нилээ философи руугаа гүн орж ирж байгаа. Философи гэхээр ахаал сүртэйгээр ойлгох хэрэггүй цэвэр дотоод амар амгалан руугаа орж байгаа. Энэ хоёр дахь хэсгийн хамгийн алдартай үг байгаа. You have power over your emotions гэж. Та сэтгэл хөдлөлөө удирдахад танд бүх эрх мэдэл чинь байгаа. Гол зүйл нь юу хэлэх гээд вэ гэхээр өөрийнхөө удирдах чадах зүйл дээр төвлөрчих юм бол маш хүнд байдлаас бол гарч болдгоо. Ямар ч хүнд нөхцөлд байж болно. Өөрийнхөө гадаад хүчин зүйлээс биш, дотоод хүчин зүйлээс бидний бухимддаг юм байна. Бидний сөрөг эмоц эндээс гарч ирдэг юм байна. Тийм учраас альва шийдвэрийг гаргахад, альва хүнд нөхцөлтөд тулахад яаж өөрийнхөө эмоц дээр контролтой, удирдлагатай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүрэн дүүрэн маневрлж чиглүүлж чадахгүй гэдэг талаар энэ хүн 2000 жилийн өмнө ярьж байгаа шүү. 2000 жилийн турш энэ бүх зүйл одоо энэ номон дээр ч гэсэн байгаа. Та emperor буюу агуу эзэнт гүрний удирдагч байж болно, та тариаланч байж болно, хинч байж болно. Энэ зүгээр цэвэр хүний энэ толгой дотор байгаа, сэтгэл дотор байгаа мэдрэмжийг хэрхэн удирдах уу гэдэг тэмдэглэлүүдийн дараалал. Энэ нэг айхтар сүртэй үг хэллэг бас байгаа гэж ойлгох бол хэрэггүй гэж бодож байна. За тэгээд гурав дахь хэсэг бол ахаал бидний амьдралтай холбоотой. Энэ бол англи хэлэнд resilience буюу мэтршгүй чанарыг ярьж байгаа. Мэтршгүй чанар гэдэг маань Аврелиус өөрөө хэлж байгаа. Би өглөө босоход надад тун хэцүү байдаг. Хэцүү байдаг. Гэхдээ энэ бол нэгдүгээрт эр хүний хувьд, хоёрдугаарт хувь хүний хувьд. За дээрэс нь энэ хорвоо ертөнцийн дээр ирсэн үүрэг юм аа. Би энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал өглөө босох ёстой. Энэ надад одоо ямар үүрэг нөөгцөө? Одоо нөгөө ногоо тарих байдаг юм уу? Гудал хийх байдаг юм уу? Хивс хадах байдаг юм уу? Улс орон удирдах байдаг юм уу? Дэлхийд дахныг захирах байдаг юм уу? Энэ үүргээ биелүүлэх л ёстой. Хамгийн гол нь амьдралын амин чанар үүрэг биелүүлэх гэдэг маш том зүйл дээр оршиж байгаа гэдэг талаар ярина. За тэгээд дөрөвт хэсэг дээр бол interconnectedness буюу бүх зүйл уялдаа холбоотой. Энэ бүр орчлон ертөнц, дэлхийдээ байгаль дэлхий. За тэгээд бусад хүмүүстэй гэд. За энэ бол айгүй тийм сонирхолтой бүх зүйл уялдаа холбоотой гэж ярьж байгаа нь өөрөө Zen Buddhism, бурхны шашин. За бидний Японы мэддэг философууд үүдэг Ikigai. Энэ бүх зүйлтэй ч гэсэндээ холбоотой юм шиг санагдаж байгаа. Энэ маань өөрөө олон жилийн турш хүн төрлөختний хайж ирэлхийлж байсан байгаль дэлхийтэйгээ хамтдаа бусад хүмүүстэй бусадтай хамт оршин тогтночиж амьдралыг бүтэн болгодог гэдэг санааг маш гоё энгийн үгээр өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө амьдралыг харсан туршлагаар бичнэ. Энэ хүн өөрөө энэ хүний одоо өв гэх юм уу Аврелиусийн өв бол эд дайны үед байсан. Эд дайны үед мөртлөө ямар гоё шудраг ёсыг одоо ирэлхийлдэг. Ямар инэрэнгүй байдлыг нэгдүгээр тавьдаг. Энэ байдлыг ярьж байгаа. Тэр утгаараа ч гэсэндээ
яг энэ interconnectedness бусадтай хамт оршин тогтно гэдэг хүн энэ хүний өвийг 2000 жил ийм агуу төвшөнд авч явсан юм байна. За тэгээ мэдээж 5 дахь хэсэг хамгийн сүүлийн хэсэг дээр бол Aurelius амьдралынхаа төгсгөлийг ярьж байгаа. Амьдралын гол мөн чанар юу юм? Би нас барахад надад ямар өв үлдэх юм? Энэ бол virtue буюу зөв амьдрах. Энэ алдар нэр мөнгө төгрөг энэ болгон угаасаа хязгааргүй. Угаасаа дээрэс нь зовлон, жаргал, үхэл хүртэл төр зурих юм байна. Тэгэхээр бид нэр амьдралын хамгийн гол зорилго нь альва зүйлд зөвийг бодож, зөвийг хийж, шудраг ёсыг эрхэмлэж энэ бүх сайн сайхныг эрхлүүлж ингэж амьдрах ёстой гэдэг. Энэ хүн бол нөгөө маш одоо энэ хүний оронд өөрийгөө тавиад үзэхээр маш дээрээс харж байгаа гэх юм уу та. За би тэгээд нэг номын хураангууг яриад товчлоод ингээд зүгээр нэг ном ярьж өгж байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ номыг бол одоо coffee table ном гэж тодорхойлж болно. Ухаандаа юу гэсэн үг гэхээр одоо магадгүй хүнтэй уулзалтан дээр хүлээж байгаа кофений ширээн дээр байж байгаа. Coffee table ном яадаг гэхээр хаанаас нь ч аваад уншсан ойлгомжтой байдаг. Магадгүй та үнэхээр гацалтанд орсон. Магадгүй бидний одоо тий байнгын депресстэй, байнгын гутралтай, зовнилтой, стресстэй энэ нийгэмд энийг аваад уншихад нэрэл одоо альва зүйл надаас шалтгааллах юм байна штэ гэдэг. Хүний сэтгэл зүй, хүний аз жаргал, зовлон энэ болгон 2000 жил өөрчлөгдөөгүй гэдгийг илэрхийлэл юм байлээ. Би тэгээ Mono English book-тэй бас дахин талархлаа илэрхийлмээр байна. Ийм гоё газартаа нэгдүгээр хамтарж байгаа, хоёрдугаар ийм энэ мэтчлэн гоё номнуудыг бас судалдаалж байгаа юм байлаа шүү. Та бүхэн ч гэсэндээ би бас авч уншаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд тун удахгүй дараагийн дугаартаа гоё номнуудтай хэлүүлээ уулзуулна. Анхаарал тавьсан баярлалаа.